Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ үлрэлийн 30 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид лигийн тоглолтууд үргэлжлүүлсэн хിവэрэ байгаа. За бид ч яг хоёр нь бол тэнд лигийн тоглолтууд бол үргэлжилж байгаа. За өнгөрсөн 7 хоног юу болсон бэ гэхээр аврагуудын лигийн шүгэн 16-ын шатны эхний тоглолтууд өнгөрсөн 7 хоногт явагдлаа. За тэгээд энэ мэтчлэн том мэдээлэл, том тоглолтууд юу болоо гэдэг талаар бид өнөөдрийн дугаараараа ярилцах болно. За бүгдээрээ үндсэн гişүүд маань хүрэлцэн ирсэн. Бүгд нь орой мэндийг хүргье. Орой мэнд. За аврагуудын лиг рүү өнөөдөр бол ярих юм их олон байх шиг байна гэж харлаа. Нэвтрүүлгийн дараалал бэлдэж хахад. За аврагуудын лигээс шууд эхлээд Реал Мадрид, Атлетико Мадридын тоглолтоос нэвтрүүлгээ эхлүүлье гэж бодож байна. За гал гарсан тоглолт. Гал гарсан цуврал болж байна. Энэ зил супер голоо. Яа. Энэ дамжуулалт яг энэ Родригийн төгсөл гоё тий. Гэхдээ яг энэ Валвердигийн дамжуулалт бол тэгтээ үнэхээр сүл өмгийн уран яруу тансгийг харуулсан дамжуулалт. Өстой газар очиж байгаа тий. Яа, амар дамжуулалт. Өнгөрөнгүүтээ яг тэр хэвд тус ингээд зогсож байгаа байхгүй юу? Тийм, тэгээ энэ нэг бас хамгаалагчаас бөмбөнаас ингэж жоохон гэж баруун тишгээ зүүн тишгээ даялах маягтай өгж байгаа байхгүй. Тэгээ хурдан саарж өгч байгаа. Энэ үнэхээр төгс дамжуулалт. Гоё өгч байгаамаа. За тэгээ өөрөө цэвэрлж байгаа. Баруун зүгрийн хамгаалтан дээр гарч тоглосон. Тийм Валвердас үдгээрээс Реалын төдөөгийн хөл өмгчтэй бас хайрыг тасан тоглогч болж байна гэдэг шиг. Хамгийн дайчин хамгийн олон байранд тоглолдог. Тий. Тэгээд бас юу яс штэ. Хийх ёстой юм аа л хийдэг. Өөрөө яа энэ бол бүр супер гэдэг шиг. Энд гоё тоглосон. Би энэ чинь тайлбарлажсэн. Шал өөр юм ярьсан явсан чинь. Өстө нэг үлгүүд ингээс аяг нэрнэг ихчээр шууд зогчдгийг. Энд өөрөө зогсон штэ. Харж байгаа зогсон. Дамжуулаад зогсон гэж бодлоо. Ганц нүдний болонгаар ганц хараа. Тий. Ганц тохиол. Тэгээд би бөмбөг харж байгаа. Энэ бас хөл өмг хичээл штэ гэсэн нөө. Хичээл. Тиймээс бол ер нь дамжуулалт л өгдөг үстэй. Тий. Дамжуулалт. Англид бол дамжуулдаг шүү. Яг хоо зөгтөг нөхдүүд бас байгаа. Хоош шүү гэхдээ. Тий. Энэ Брахим Диаз яагаад ийм сайн болчихв? Шалтгаан нь юу юм бэ? Өө энэ хоолой молооч яагаад угаасаа Болох ч юу ахтэй манайч угаасаа потенциал нь бол тэгэл сайн л да. Гэхдээ Ситэд тоглогдсон хүн шүү дээ тий. Тийм үстэй. Сити Милан. Тий. Тэгээд Миланд нэг арай дөнгөрүүлсэн үү? нэг болохгүй гадсан шүү дээ. Тийм сүүлийн өнгөрсөн үйлрэл бол гайг байсан тий. Энэ үйлрэл бол бүр сайн байх юм. Дэш Беллингем тоглоно тий. Тий. Диаз энэ тоглолтод супер тоглосон байлээ. Зөвхөн энэ гол гэлтгүү тий. Тий. Харин бүр ингээд бүр бөмбөгийн алдангууд айлын хамгаалагч дээр давхиж очоод тэр шахаж байгаа, дарамтлж байгаа, бөмбөг салгаж байгаа. Тэгээ бөмбөгтэй үедээ нөө ингээд бөмбөг ингээд залаад авч мовж байгаа нь одоо 3-4-ний голоос бөмбөг ингээд залгуулаа явж мовж байгаа нь Зидантай ч зарим үйлдэл төстэй юм шиг тий. Диаз бол харин энэ үйлрэлд яагаад бүр ийм онцгой болсон байгаас гайхмаар л санагдаад байгаа шүү дээ. Брахим Диазд бол хувийн ур чадвар бол угаасаа байдаг шүү дээ. Бейсэн баг тий. Зүгээр яг тэр Реал Мадридэд яаж үнэлэгдээд байдгийг тий. Түүнийг нэг л яг л үндсэн багийн гишүүн биш мэтл хардаг шүү дээ. Тэгээд Диаз ч өөрөө бас жоохон ихтгэлгүй болцсон Реал тий. Бас нэг төрүүлж босоод үг дуурах эрх мэдлгүй шахуу тэр нэг тийм байдаг шүү дээ. Одоо мендэрхүүл байдаг шүү дээ. Реалд төрөх юм. Тэгээ яхаа одоо сүүлийн үед чи бол Реалын бас одоо гол хүмүүсийн нэг шүү энтергээд хүнд бас нэг жоохон урам өгсөн байлгүй дээ тий. Тэгээ энэ хүн чинь бас ингээд нэг юм төгөл бий гэдэг юм. Тэгэхэг бол ерөөсө хизээ би зээлээр явах уу гэдэг нэг юмтай байсан хүн чинь ингээд юм гардаг байхгүй. Нүүн тоглолтын дээр бол супер эс тий. Анх нөгөө Ситигийн Актамаас нь Реал авчингуудаа Милан руу 2 үлрэл зээлээд тэнгуүтээ сая энэ үлрэл эхлэхэд дахиад зээлэх болоо яах вэ гэдэг нэг тийм харцсан байдалтай байсан чинь чамаг бол энэ үлрэл зээлэхгүй яг үндсэн багт бүрэлдэхүүн тоолно гээд хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Брахим Диаз яг намрын тоглолтууд дээр нэг цөөхөн тоглосон. Дөнгөж шинэ ангид орж ирчээс шууд гоцлоо бүгдээр ингээд тойруулах сож байгаа оногоо яриад энэ төр худлаа л таарч. Тийм үстэй жоохон ингээд баг-багаар орж ирнэ шүү дээ. Баг-багаар орж. Тэр ч угаасаа тэгээ Беллингем тоглоогүй. Тэгээд Диазыг би тэгж л хараад байгаа. Одоо жишээ нь Беллингем, Мбаппе, Родриго, Винисиус дөрөв бүх тоглолтод дөрүүлээ тоглоно гэж бол мэдээж байхгүй тий. Ямар нэгэн торгуул, гэмтлийн улмаас энэ дөрвийг нэг нь л өнчлөө гэхэд
Диас яг ард нь энэ дөрвийн альнийхэн ч байран дээр ер нь бол тоглож Тийм. боломжтой байна. Ард гүлээр бас байгаа шүү дээ тий. Тэгээд гүлээрхийн хоёрыг баг ашиглахгүй бастай. Эндрик. Эндрик хоёрыг. Гүлээр Эндрик энтриг бол ерөнхийдөө залуу байна баг те. Тэгээ цаатчул чинь баг залуучууд малуучуудын баг магтаа бэлтгэл хийгээгүй ч идэг байлгүй тий. Мурд нь тэгж таарах байлгүй. Брахим Диасаас дүү штэ. Дүү. Тийм тэр учраас. Энэ тоглолтын дээр Федерико Валверде за сайн тоглолоо, багийн ахлагчаар гарч ирсэн. Брахим Диас маш сайн тоглосон. Гэхдээ эхний голыг оруулсан Родригогийн төгсгөл бас их гоё байсан. Родригогийн энэхүү гол нь түүний аврагуудын лигт оруулж байгаа 25 дахь гол юм байна. Хин болохоор Бүдүүн Орнолдо ч 16 болов. 31 гол тээ. Бүдүүн Нийт гол нь уу? Тийм нийт 10 гол. Реал 16 юм болов? Тийм Реал 16 ч юм аа. За. Нийт гол нь 31 байдаг санагдав. Тэгээд ер нь хамгийн их удаан тоглосон Реал үстэй. За тэгэнгүүт хамгийн залуудаа 25 гол оруулсан рекорд гэж байдаг. Энийг бол Норвег залуу эзэмшдэг. Эрлинг Холланд 22 нас 47 онд. За Эмбаппе 2-т. Месси 3-т байдаг юм байна. Мессигийн бүр амар Мбаппегийн бас 22 нас юм уу те. тий 80 хоног. Мессиг энэ бол манай Барселонагийн багийн удирдлагууд түүний эхний 1-2 жил сэлгийн суулгасны гай. Мөн үү? Гэхдээ гайч бах тий. Гээгүй. Шууд гаргаад тавьсан бол бас 22-т одоо ичгэл байсан. Шууд гаргасан бол бас яах ч байсан юм. Ичгэл байсан. За Раул ах маань бол одоо үнээр л ийм л одоо манай хөл бөмбөг сонирхдаг залуу хүүхдүүд те 90-ийн хойч үе залуучууд маань Раул Гонзалес гэж энэ агуу давтлагчийг бас одоо зарим нь мэдэхгүй байж магадгүй ийм агуу давтлагч бас байсан юм шүү. Тий. Саяхан зодог тайлсан. 66 гол Реалын төлөө аврагуудын лигт нийт бол 71 гол. Нэгс ганцаараа тэргүүлжсэн биз Тийм. дээ. Аврагуудын нэг мэрэгэн Маш удаан тэргүүлжсэн. Одоо л Роналдо тэргүүлчихэд байгаа юм. Энэ Родриго Винисиус хоёр чинь 1 жил ирдэг хаа. 1 жилийн зайтай. Энэ Хамт тэргүүлээ. Родригон дараа нэрдэг. тий. Тийм. Нэг насны зөрүүтэй байхгүй. Тэгээ яг нэг Реал болвол жил болгон Бразилаас хүүхдүүд авчихсан шүү дээ. Хамгийн ихнийх нь бол Vinicius Junior байсан. Тэгээ 18 нас хүрээд Реалд ирсэн. Тэгээд Родриго 17-т гэрээ байгуулчаад 18 нас хөрөнгөт Реалд ирсэн. Тэгээ бас дараа нь Эндрик тэрнээс өмнө нэг юу Дортмундд очиод алгуулч нэг Түүяагаас хамгаалж найруулагч нэр нь орж ирдэг. Тэрийг бас авсан. Тэгээд өсөхтэй тий. Тийм тэгээ 17-таа гэрээгээд 18-таа авсан. Тэгээс Эндрикийг бас тэгж штэ тий. Тэгэхээр бол яг энэ хоёроо яг нэг насны зөрөгтэй санагдчихэв. За яг Родригог би нөгөө юуг нь гайхаад тий. Одоо жишээ нь ирээд 6 7 дахь хулрал нь уу? Бараг 7 8 жил ч 6 дахь хулгайлж байгаа. За 2 жилийн өмнө шүү дээ. Аврагуудын лигт оруулсан гол нь лигт оруулсан голоос илүү байсан. байсан шүү дээ. Одоо бол яг хуу лигийнхнаар илүү болцсон байгаа л та. Тэгэхээр угаасаа аврагуудын лигийн тоглогч юм байна л гэж би боддог тийм. Гарч ирээл тэр чинь эхний 4-т хөлөө баг 2 дахь анхны гараандаа ч хөлөө Шахтар эсрэг бүр хэтрэг метрик хийгээд эхэлсэн. Эхэлжсэн чинь нэгтэй ингээд нэг юм сойгоод одоо сая тэнгэл хэлж штэ Арда Гүлээр хайцсан бол Эндрик яга гарахгүй байгаа юм бол гэл Винисиус ч одоо ингээд нэг тийм гарсан ч нэг юм цөөхөн минут тоглоод идэг байсан шүү дээ. Ер нь Реалд байхын үед байгаад идэг. Бас удацсан уу гэвэл удачаад идэг те. Тэгснээ тэр нэг Ливерпулийн хаалганд хийдэг жилэл гинт гаргаад тавьчихсан шүү. Тэ? Тэгвэл тэр жилээ тэрнээс хойш дэлхийд даяараа Винисиус гэд мэддэг болсон. Тэгээд бараг Ливерпулийн хаалганд хийхэд нь би тэгж хэлжлээсэн баг. Энэ одоо нэг хийдгүй юм байсан чинь гинтхэн сохор азар бараг хийгээд мэгээд гэж бүлтэрсэн бахоо би. Тэр Ливерпулийн эсрэг чинь карьерийн анхны Реалын төлөө бараг 19 оны авруу. Тийм. Ковид 21 он. 21 он юм тийм. Анхны дубль нь. Угаасаа л тим амтныг л нуугаал байсан юм байлээ л тий. Тийм л ч Реал ч юм нуугаад идэм бил. Нуугаад тий. Тэгээ одоо нөгөө хоёроо нууж байгаа юм тий. Тийм байл. Гэж байгаа л Винисиус шиг болох уу тий. Тийм юм байлгүй. За Хулиан Алварес аврагуудын лигэд 7 дахь гол оруулсан. Тэгсэн чинь дебюттэй Диего Коста нөгөө 14 онд Атлетико аврагуудын лигийн финал хүрдэг жил 8-ыг хийжсэн юм байна. Коста. Алварес болохоор одоо аврагуудын лигт 7-г хийж. Зөвхөн энэ үлрэлт ч тий. Зөвхөн энэ үлрэл 7-г хийчихсэн. Явж байна. За тэгээд бас Реал эсрэг сая лигийн үрээнд нөгөө нэг Паненка хийдэг шүү дээ. Куртог эсрэг гол хийдэг. Тэгээд саяны тоглолтын дээр ч гэсэн гол хийдэг. Костагийн тэр чинь 14 он уу? 14 онд тэгж гангарч явцгаажээ. За ингээд энэ хоёрын тоглолт бол дараа нь шийдэгдэнэ. Энэ 7 хоног шийдэгдэнэ. За Paris Saint-Germain Ливерпул руу хамтдаа орцгоё. За одоо айхтар формтой л Paris Saint-Germain Ливерпулийн эсрэг яах нь гэл. Бүр амар. Гойгоо яг хоёулаа л хоёр талд айхтар формтой байгаа. Гэхдээ яг Чансааны хувьд бол Ливерпул
илүүрхэх байхаа гэсэн бодлол дэлхийн нийтээр л байсан шүү дээ. Тий. А тэгтэл яг хавчир дээр бол Ливерпул илүүрхэж чадаагүй. Парис хамаагүй олон боломж. Парис Сен-Жермен бол сансныг бодвол зүгээр айгүй сайн тоглосон. Одоо 27 удаа ч үгүй хаалга руу цогсон энэ төргээ тоо байгаа байх шүү. А гэхдээ эцэст бол Ливерпул туршлага заацсан л да. Тэгсэн. За энэ бол маш бага зар хотон тоглолтод ороод энэ гол тооцогдоогүй тий. Хивич авг нь бол бас тэгээд гоё техник харуулсан. Хивича, Баркола, одоо энэ Дембеле гэдэг энэ уртлын хэд бол бас мэдгүй хууралт хийж илээ шүү. Тэгсэн. Жорны юм. Тэ бас үнэхээр бас класс гэдэг нь харагдаж байлаа шүү бид нар. Энэ асуудалгүй. Одоо дээр ийм чинь чи асуудалгүй л байд. Чи өөр шүү дээ. Энэ бол юу л Энэ дээ. гэхдээ бөмбөө ер нь бол Тэр үуч хаа хаалгач хүрэх боломжтой ойрхон явж байгаа байхгүй. Эн чинь болохоор хаалгачаас бүр хол болж байгаа. Ер нь бол яг мэдгүй одоо мөрөг унгааж байгаагийн хувьд адилхан. Тэг вар үзээ тэгээд яг зүгээр. Тэгээ ер нь иймэрхүү нэг баг болцсон юм биш шиг. гэж үзсэн. Заримдаа өгчт юм уу? Тэгэхээр айгүй харамсалтай. Тий. За ингээд энэ дээр бол Алисон Бекерс амар хасуу. Хичнээн хаалт таацсан Алекс Бекер. 10 байсан. Йоо. 10 гэж харсангүй юу? 9. Сая ингээд 1 дор 2 3 хаачих байгаа шүү дээ. Бүлхэнгээ хааж байгаа шүү дээ. Тэгээ талбай дээр одоо очиж чадаагүй учраас Paris Saint-Germain-ийн хувьд бол тэгээд ерөнхийдөө бол байдал хүндэрч. Чи хүндэрсэн. Гэхдээ бас боломж бол хамаагүй гайгүй байгаа л да. Бас боломж бол байхад бол байгаа. За нэг 20% ч юм уу те. Бас тоглолт бол яг дууссан гэж хэлэхэд одоо Тэгээ явтагаас ч энэ тоглолтын араас нөгөө дараагийн шиндүүлэх магадлалыг янзлаад өөрчилсөн байлээ. 75-25 хэвцээсэн байна. Ливерпул үү? Тэгээ Ливерпул дээр 75% магадaltaй. Тий. Одоо энд тоглосон шиг Ливерпул хаалга руу 2хан зохихгүй шүү дээ. Тийм шүү. Одоо талбай дээр 20 зохино шүү дээ. Тэгэхээр яах юм? Тийм шүү. Энд бол айлын талбайдаар за яах вэ? Зүгээр Paris Saint-Germain угаасаа шуургалаад довтлно. Хэдүүлээ тэрийг л тогтоох хэрэгтэй гэж гараад ирсэн байна шүү дээ. Слотын багийнхан тий. Тэрийг яг үүрэг даалгавраа хийгээд амар даалгавар нь баг 0-0-оор тэнцчий гэд ирсэн байтал харин ч бүр нэгийг хийцэн байгаа. тий. Тэгэхээр одоо Ливерпул энэ талбай дээр 2хан зогссон болвол одоо өөрийнхөө талбай дээр 20 зохино Тэр цаагаар хараа. хаалга руу. Даруй нүнээс нь давуу талын л да 2 дугаар давхар сайн үздэг. Тогон цаа явдаг тий. Тэгээд яг энэ яг ийм чухал тоглолтын дээр бас энэ давуу талаа гаргаж өгсөн. Даруй нүнээсийг чи бид нар нөгөө хийдгүү одоо ганцаараа гарч яалтчдаг гэлээдэг боловч яг Хаалгачийг маш голоос сайн бусдаар ингээд хийж байгаа юм амар их байхгүй. Тий. Даруй нүнээс бол яг энэ тоглолтын дээр бол сэлгээр орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бас Ливерпулийн хувьд бол довтлооны өөр боломж хувилбарууд бас байдаг шүү гэдгийг харуулж байгаа Тэгээ Шлотын сэлгээнүүд бас дандаа нэг тийм шийдэж шүү. Тэгээ Paris Saint-Germain-ийн хувьд бол энэ жилийн хувьд ер нь аврагуудын лиг нь баг ингээд дуусах баха. Гэтэ ер нь бол Paris Saint-Germain-ыг бол энэ жил бас дан залуучуудаас бүрдсэн тий шин бүрэлдэхүүн гэж хэлж болно шүү дээ бас тий. Хвичан тэр шинээр ирцгээсэн Барколо ч нодлон жил Мбаппегийн баг байсан шүү дээ. Тэгтэл одоо ингээд өөрчлөгдсөн. Тэгээд Paris Saint-Germain-ийн хувьд бол ирээдүй маш сайн харагдаж байна. Гоё юм тий. Тэгээ би ч бас яг шийдэгдсэн ч гэж л мэрэг байна бас. Үгүй яг ер нь тийм ээ тийм боломж байгаа гэж байгаа. Гэхдээ ер нь ерөнхийдөө бол бараг шийдэх. Тэгээ Paris Saint-Germain яг очоод л саяных шиг бол тоглохгүй л те. Тоглохгүй. А нөгөө Ливерпул чинь 2 зөхгүй шүү дээ. Одоо 20 зөхөх байхгүй юу? Харин ер нь бол ойролцоо л тоглох байх. За баг 10 зөхөн шүү дээ Ливерпул. Тэгэхээр Ливерпул 10 зөхөд Аруулангийн хийхгүй байна гэж хэцүү байхгүй юу? 10 зөхөд огт хийхгүй нэг. Огт хийхгүй. А нэг бол хийж таа тий. Тэнгүүд Тэгээ Paris Saint-Germain өөрөөсөө хоёрыг хийх үү гэдэг чинь бас хэцүү болчих жоо. Сая энэ өөрийнхөө талбай дээр л ер нь бол хожих хэрэгтэй. олон боломж угаасаа. 27 зөгчөөж 2-ыг нийцсэн бол 2-1 гэсэн үр дүнтэй Эмпл руу явж исэн бол. Тоглолтын статистикийг хамтдаа харъя. Бүр маш хол зөрүү. 27 зогсон. Ливерпул өөрөөсөө ердөө 2 л удаа зогсон. Энд чинь гэхдээ баг анхных гэсэн 27 зөхөд Гол хийгээгүй юу? Магадгүй хоо. Юуных гоо яг нөгөө хасагдах шатны рекорд нь 30 юм байна. 30 зохиод гол хийгээгүй. Ялваг юм А байна. тэр нь Paris Saint-Germain өөрөөсөө нэрээ нэг 10-24 онд Дортмундын сая нөгөө төгс үйлрлийн түрүү харс гişи хаврын тоглолт баг тий. Өөрөөсөө хожигддаг тоглолт юм байна тий. Нөгөө хим өргөчдөг, Humans мөргөчдөг. Тий. 30 зохиод байхгүй, гол байхгүй. А өөрөөсөө энэ тоглолтын дээр 27 зохиод. Тэрэн дээр чинь Дортмунд тэгээд нэг тэгэр очдөг лөө. Тий. Хоёуланд нэгтийг нэг. Дортмунд финалд үлдчихдэг шүү дээ. Ингээд хамгийн олон зохиод гол хийгээг өрөх. Ер нь Paris Saint-Germain аз хүнтэй л байна тий. Тийм. Сайн юу дээгүү сайн. А 10 удаа хаалгад оновчтой зогсон статистикийг 2 тоглолт дараалаад бүртгүүлж байгаа. Тий. Тэгээ одоо булангийн цохилч гэсэн 14 удаа булангаас цохиод
эндээс ганц боломж гаргах чаагүй л байгаа байхгүй. Энд энэс одоо зүгээр энэ статистикийг хараад энэ тоглолт эдгээр дууссан байх гэвэл ер нь 2 тэгэл гэж хэлэхээр шүү дээ. Тийм. Гэхдээ яг тэгээд нэг энэ залуу тоглогчтой учраас Paris Saint-Germain туршлага дутаад байгаа. Энэ тэгээд Дортмундын оронд Paris Saint-Germain пенальт байж болох л байсан. Бас л туршлага дутцсан. Тэ? Тэгэл тэр юм үргэлжлээл байгаа. Энэ юусэл одоо нэг нь 27 зогцсон байна шүү дээ. Нэг нь 2 зогцсон. Хоёр багийн цохилтын зөрүү нь 25 байна шүү дээ. Энэ аваргуудын лиг рекорд гэнэ. Хоёр баг хоорондоо зогсон тооных нь ялгаа нь хэд вэ гэдэг рекордыг тогтооно. Саяных одоо жишээ нь рекорд болчихж байгаа жишээтэй. Тэгээ Ливерпул бол одоо нэг хашир туршлагатай, дасгалжуулагчийн туршлагатай баг энэ баг өөрөө бүрдээд айгүй бас тодорхой хугацаа өнгөрцөн цоммуудыг өргөцсөн тийм ийм том баг учраас ерөнхийдөө ингээд залуу одоо эрч хүчтэй багийг ингээд торгоож ингээд барьж тийм ингээд тогтоосоор угаад барьсан gooны цаг дээр авчичлаа шүү дээ. Одоо бол өөрснөө хаях нь шүү дээ. Тийм. Тэгэхгүй сэрвүүгээс үзэх юм бол тэ эдгээр ч бас савалчих гэдэг шүү дээ. Аваа залуу залчих гэдэг байгаа байхгүй тий залуу хүмүүс тий. Засаа салгаа. Тэнгүүд гоё тогтоон барьсан байна. За, энийг л төлөвлөмбөх гэдэг. Яста сонгодог гоё тоглолт бол сонирхын тоглолт болсон. За, тэгсэн чинь Германы 2 баг энэ шатны мэдээж манд хаарсан мэдж байгаа. Сүүлийн тоглолтууд бол ер нь жоохон Ливеркузен Алонсо 26 тоглолт хожигдоогүй шүү дээ. байсан тий. Бүх тэмцээнд Баяр Мюнхен энэ Тий яг тэгэл одоо ерөөсөө тэгэл 7 отгооч Ливеркузен 8 хаас Ливеркузен хожно гэж байхгүй л тий. Тийм ээ тийм. Чин Байерн Мюнхен гэдэг чинь тэгэл тэгээд яг хамгийн чухал хамгийн том тоглолтын дээрээ Байерн очлоо. Баярын гой тогсоо тоглолтын дээр. Чухал тоглолтууд дээр өмнө Ливеркузен бас хоцсон шүү дээ. Тэгсэн. Тэг яг хоо цомын тэмцээнүүд хоёр очсон баг тий. Тий чухал шүү дээ. Яг нэг хасагдах тий. Тий одоо нөгөө Германы покол авдаг дээр чинь тий. Тийм мултлаа ичсэн тий. За ингээд нэгтэг болсон. За энэс амар мөргсөн шүү дээ. Жамал мөргөө таалны хүнлэмж ондог. Мусиалаар нь толгоогоор гол идэх болчиход байгаа маа энэ жил. Тэр араар Жамал тас. Одоо амар өндөр өсөрч ш тэр. Тий дэлхийн шилдэг хагас хамгаалагч химбэ мэмбэ гэдэг нэг юм юу нэг нөхөр ингээд тийм хилцүүлэг маягийн тавьсан. Тэрэн дээр баг 20 30 мянган ороод комент бичсэн. Тэгсэн зүгээр би тэр комментуудыг зүгээр гүйлгээл ингээд харж л байхад тэнд дунд нэг ямаал мамаал гэж бүгдийг л бичсэн л байгаа юм л да хүмүүс те. Тэгээд Педригийн нэр их явж байгаа. Тэгээд Мусиалагийн нэр их явж байна. За тэгэхээр Мусиала бол бас тэр дээгүүр яригдчихэ л гэсэн үг те. За ингээд за нэг хаалгач нэг ирвэхэ дарна гэдэг юм болсон доо. Тий. Дагаар дээр ирвэхэ үе дарна гэх юм уу. Тэгээ хоёр тэг болсон. Тэг энэ нэгдүгээр хаалгач яагаад Радецкиг бас яагаад гаргаагүй юм бол тий. Ичек хаалгач чинь коуч тий. Хоёрдугаар хаалгач чинь тий. Энэс сонирхолтой шийдвэр бол байсан. За ингээд нөхцөл байдал бүр хэцүү зэн Ливеркузен аруулаа үлдсэн. Нордын Киелээ. Энэ бол гарцаагүй шар утсан. Манай Оливер шүүсэн байна тий. Тийм гарцаагүй. Энэ бол баг шууд улаан өгөхөр алдаа штэ. Тэгээ яг 2 дахь шар юм да тий. 2 дахь шар бол батны юм. 2 дахь шар бол баталгаат. За ингээд гэтээ сая одоо гიშггүй байж болно үстэй. тийм болно. Яарч байгаа байлаа тий. За ингээд пенальт болсон. За ангидаас ер нь хамгийн их дажгүй байгаа шүүгчтэй. Тий. За ингээд Harry Kane энэ тоглолт мундаг тоглосон. Энэ гой цэцэгч хэлээ пенальт тий. Та өсөрсөн ч хаагааргүй зүгчлээ. Тэр. Тэгэд Ливеркузен бол 4-г болчихоогүй нэг юм бол дуусгасан доо яг тоглолт бол тий. 3-г бол яг 4-гээс арай дээр үрдүү юм да гэдэг шиг тий. Тэгээд энэ хоёр ч нэг сар гарангийн өмнө Ливеркузны талбай дээр тоглол Ливеркузен мундаг тоглосон шүү дээ. Нүдсэн шүү дээ. Тийм бүр нүдэж нүдсэн ирнэ тэгтээ тоглолтын үр дүн бол юуны Байерн иргсэн бой TT-гээр дууссан тий. Тэр тоглолтоос олон боломжоор Ливеркузен бол угаасан. Яг хариу тоглолтод бол Ливеркузен яг эрт гол хийж чадах юм бол сонирхолтой байж магадгүй. Эрт гол хийж чадахгүй бол тэгэл Байерн бол цаашаа шалгарх нь ойлгомжтой. Тэгээд сая юу яачлаа бас Вирц гэмчих шүү дээ. Тэгсэн тий. Лиг дээр Тэгсэн тийм эс тий. Тэгээд Вирцгүй болохоор ер нь бүрэл хэцүү болчихлоо л доо. Даалгавар бол 20-с дотгошоо ихнийх. За 49 дотгошоо хоёр дахь. Яд 60-аас өмнө хоёр ч юм уу. 60-аас тийм л даалгавартай. Гэтэ яг мэдээж маш хэцүү даалгавар шүү дээ. Байерын юу зүгээр тэгээд илгүүлээл байж дээ тий. Дараа Вирцийн гэмтэл тэгээд гайгүй
юм уу? Хорд ирэх юм уу? Ер нь тоглохгүй баха. Тэгвэл хэцүү. Сая Вирус хасаан байхгүй. тоглоод мэдчихэж Тий. байна. Вирус байхгүй бол дэлгүй. Вирус байхгүй бол ямар ч найдар байхгүй. 3-0 руу юу? Тий. Вирус байвал яг уу Ливерпулс хожиж болох юм те. Тэр зөрүү хийд байх юм те. Вирус байхгүй бол худлаа шүү дээ. Дахиад Баерн бараг ожирно гэж юу? Шагааны холбоосгийн үүдээ нэг явуулсан. Тэр бол 7 хоногийн дотор ягаад ч идэхээргүй юм байна гэж би зүгээр ойлгосон. Хугацаа гараагүй л хэлээ л те. Тэгээ сая зүгээр юун дээр тэгээд амраач болоог юм байна. Энэ хоёр ч юу н хоёулаа л гайгүй бүрэлдэхүүн гаргаа хоёулаа хожигдсон шүү. Үнслэг байгаа л үү? Байгаа. Үнслэг за үнслэг дээр тий. Саяны тоглолтын дээр бол гэхдээ яг нэг Баерны одоо юу те. Одоо зөрөгтэй тэгж шахчаа прессингүүд маш одоо үр дүнтэй байсан. Тэгээ нэг талбай дээрээ тоглож байгаа учраас нэг 12 дахь тоглогч буюу одоо хөгжин дэмжигчтэй ингээд уухай байгаа шүү дээ. Тэр бол бас тоглолтын химнэлд ритмд бас маш нөлөөлсөн. Тэр нь Баерны одоо эхний гол дээр ороход нөлөөлж байгаа шүү дээ. Шахчаа бүүмгийн таслаад тэгээд зах руу шилжүүлж өгөө захаас Майкл Элисэд түрүү өгöd гол оруулах юм уу те. Тэр бол яг Баерны энэ тоглолтын дээр одоо юу гэдэг чи 2 номероор нэг номероор тоглоё, шахаж тоглоё гэсэн тэр одоо тоглолтын арга нь үр дүнд хүрсэн болов да. Тэр эхний голыг манай Harry Kane ч одоо нөгөө супер довтлогчийн хийдэг ажлыг хийчихэж байгаа байхгүй юу? Ер нь бол бусад одоо дунджаас та уухар довтлогч нар бол халгааны дээгүр ч юм уу халгааны аавс хамаагүй мөргөн штэ. Манай хүн яг тэнд хийцсэн нь нэг тэгээр нөгөө илүү болчингууд нөгөө давуу байдал үүссэн ер нь. Тэгсэн тий. Кейн ч одоо аврагын лигийн дебют нь гэхэр чинь хэдэн он байж Тоотыг хэмтэл хийсэн. Нилээн сүүлд хийсэн л дээ өөрхий. 17 нэг Европа лигт нэг хэсэг байсан тий. 15 онд хийсэн баха. Дебютээ 15-өөс л 16 онд хийсэн. Тотнем 15 онд хийсэн. Тотнем орсон юм уу тий аврагын лиг ихэд. 15 онд давуу. Одоо Барсатай нэг хэсэгт үлгүй юу? Магадгүй яг тэрийг одоо нөгөө Гарет Бейл мэлтэй шүгийн 8 хүрснээс хойш орохгүй байж байгаа. тий. Жижигнэгийн Тэгээд төнгөд ингэ Кейнийг дебютээ хийснээсээ хойшоогоо аврагын лигт мөргөж гол оруулсан хүмүүсийг тоолсон чинь Лева 13, Карим Бензема 13, Криштиано Роналдо 9, тэгээд сая Кейн 9 дэх хийж байгаа. 9 удаа мөргөж гол хийсэн. Тэгэхээр яг л одоо нөгөө луугууруудтай адилхан гоо явж байна. Harry Kane үзүүлэлтийг хэдүүлээ харъя. За Harry Kane ингэснээрээ нийтдээ 7 өөр улирал 30-аас дээш голыг орууллаа. Сая бол энэ мундаг Harry Kane. Түүний 30 болоод 31 дэх голууд бол авраг. Энэ бүх тэмцээн нийлсэн үзүүлэлт шүү дээ тий. Бүх тэмцээн нийлсэн. Нийлсэн үзүүлэлт. Тоглосон тоглолтын тоо оруулсан голынхан тоо харагдаж байна. Тотнемийн довтлогч нөгөө Солдадо фейлдэд манай хүн академик гээ гараад ирдэг үлээ. Солдодогийн дараа хин Янсен билүү? Янсен фейлддэг үлээ. Нидерланд уу? Тий. Янсен Нидерланд. Тий. Угаасаа Бейлийг зарсан мөнгөөрөө 7-8 юм авчирдсан шүү дээ. Тий. Тэгэд нөгөө довтлогч нар нь айгүй тийм хуучин багтаа сайн байсан мэдээлэл боловч Тэр үед чинь Кейн баг Норвич ч юм зээлэр утаачдээ штэ. Тэнгүүд мань Кейн ч бол ерөнхийдөө байгаалайсан байхгүй. Лестерт бас нэг үлээ. Тий. Тэгээд гэтээ энийг бол залуу гэдээ гаргахгүй газар чинь. Тэгээд тэр хэдийн бүтлгүүтлээс л гараад ирсэн чинь манай хүн шууд Тий. Цоорсон шүү дээ. Гаргаад ирсэн чинь манай хүн хамаагүй илүү тоглоод амар тогсон. Хамаагүй илүү тоглоод хийхгүй ч гэсэн нэг тийм момент үүсгээл те бүр ингээл. Гоё биш. Яг эд гарч ирж байхдаа бол гоё исэн Кейн бол. Тэгэхээр бас олон талын тоглолт тэгэл гадцдаг цоорол. Ингээд 7 өөр улирал 30. Лева болохоор энэ өмнөх Баерны довтлогч нь 9 өөр улирал 30 гол давуулсан. Аврагын лигийг тооцоо хаваас Harry Kane сая 47 дахь голдоо шууд байдлаар оролцлоо. 37 хийж 10 голын дамжуулалт өгсөн. Англи тоглогч нар рекордыг Дэвид Бекхэм эзэмшдэг 52 голд шууд байдлаар оролцсон гэсэн рекорд байдаг. Ингээд ердөө 5-ны ард ирлээ. Бекхэмийг үүсэх юм бол одоо аврагын лигт хамгийн супер англи тоглогч үзүүлэлтээр. Аврагын лигийнх Бекхэм юм уу тий? Бекхэм юм. Голоор бол Кейн юм шүү. Голоор бол Кейн. Нөгөө оролцсон тоо. Гол дамжуулалтын юм ч юм уу. Тий, цаатаа ч нөгөө нэг юм дамжуулалт яваад тахгүй. Хөндлөн дамжуулалтууд нь яваад тахгүй. Яваад орж ийн. Хүний тухайг онж оруулдаг дамжуултууд шүү дээ. Тий. Тухайн ондог дамжуултууд байхгүй юу? Рүүний мүнийг л харин байхгүй харж гайхаад идэв. За хэдүүлээ одоо аврагын лигийн шүгэн 16-гийн бусад тоглолтуудын үр дүн нөгөө хүснэгтэйг хамт арчнаа одоо ерөөсөө ойлгомжтой. Замаа харна тий. Ливерпул нэг тэгээр хожоод Астон Вилла Брюгэг 3-1 харьцсан. 3-1 харьцаатай хожицсан. Брюгэ Дада дийлэхгүй баха. Брюгэ Гөө бас л ганга үзнэ. Энэ хоёрын хариу тоглолт бол дахиад буцаад зөрөөд 3-1 ч байж мэдэн сонир шүү. Ер нь сонир тоглолт шүү дээ. За Арсенал
үтэн. За Арсенал бол гарчлаа тийм. Нөгөө гол хийх хөнгөө багч би энийг үзег өглөө нь хараад Энэ цолчихсон шүү дээ яг үнэ. 99 10,000-ны 9,999 он марталтай. Энд тэгээд юуны Авралын лигийн бас рекорд болсон тийм ээ. Тийм Цэнгэл бол мэдчихсэн гэдэг байгаа. Тэгээд 7 кий нэгдгийг. Би юу? Хараагүй юу. За ингэж чиш нөгөө дээр нэг ситиг өрөвдсөн гэсэн шүү дээ. Энэ дээр өрөвдвүү. Одоо эн чинь нөгөө Олчоосоо л гэж бодсон уу? олон их хэмжээ хийгээд байгаасаа л гэж бодохгүй яах вэ? Дараагийн тоглолт хөнгөн болно шүү дээ. Олон их дээс. Реал Мадрид, Атлетико Мадрид хоёр бол шийдэгдээгүй гэдгийг бол бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээд саяны энэ хожлон Реалын талбай дээр байсан. За Парис Сен-Жермен, Ливерпул хоёр яагаад бид нар баг Ливерпулийн талд шийдэгчвүү гэдэг байгаа гэвэл Ливерпул Парис Сен-Жерменийн талбайд хожигдсон байгаа. Тэгээд одоо өөрийнхөө талбаар явж байгаа гэдэг утгаараа. За ингээд харгалзаа хоцснууд нь хоорондоо шүгийн анд таарнаа. Бенфика, Барселона хоёр шийдэгдсэнгүй. Тэ? Тэгсэн тий. Энийг бол шийдэгцэн гэхэд хэцүү тий? За ерөөхдөө тэгтэй гайг баха. Гайгүй. Одоо PSG Ливерпултэй л адилхан юм да. Би тэгтээ улаангууд нь тэгж бодчих л байлаа л та. 22 дээр улаа авсан шүү дээ. За нэг гол хийх чинь худлаа боллоо нэг алдахгүй хүн шиг дуусчихасаа л гэж бодсон юм. Тэгсэн чинь бас гол оруулсан тий? Хийж байгаа гол мол нь бас маягийн юм аа. Энэ дээр бас Бенфика бас нэлээд олон цохол мөгөлт хийцээ. Тийм. Одоо Барса гарчихгүй. За ер нь Барсагийн тал шийдэгчлээ тий Барселона гарахаар. Дортмунд лиг шийдэгдээгүй шүү. Дортмунд лид хоёр яаж шийдэгдэх вэ? Энэ ч харин ёстой нэг 50-50 хүртэй. Нэг байж байгаа. Ер нь дийлээс аваад. За Баерн бол цаашаа гарчлаа. Интер ч гарчлаа. Тийм. Энэ хоёр бол гарчих واخ. За Баерн Интер хоёрын очраан дээр одоо ер нь 10 оны финал. 10 оны финал. 10 оны финал. Диего Милитогийн соордог тий. Хоёрыг хийдэг хаа. Хоёрыг хитдэг те. Ван Бютинг Тий. хөдөлүүлдэг. Барселона бол манай Барселонагийн фэнүүд бол тэр цаатлаас бол тэгээд Дортмунд нь байна уу, Лилэнд байна уу? Манайх бол тэгээд хагас финал руу бол ер нь Явжлаа л гэж ирчлээ л гэж ярьцгаагаад байлээ өөрснөө. Тийм. Бараг тийм бах уу? Бүх хүн бүдөө өвсөн гэдэг шиг юм болчихгүй бол. Тийдэх штэ. Бараг тийм бах уу? Хагас финалаас харагдаад байгаа шүү. Харагдаад байгаа тий. Энэ дээр Тэгээ Интер нь байна уу, Баерн нь байна уу? Нэгэнтэй л учрна. Танад аль нь дээр байна ер нь? Баерн дээ юу? за одоо бүр амаалаа. За яг Баерн Түүхээ бодвол Баерн танахыг аюу олон удаа балж ирсэн. Баерныг хэсэгтэй яг Яг хоцсон. өнөөдрийг Одоо бол л өөр Интер хэцүү. тий. Аль аль нэг хэцүү. Гэхдээ би юу ямар нэг дасгалжуулагч нарыг хэвлэлийн урал дээр ярьдаг шүү дээ. Дараагийн ямиг бол ярмааргүй байна. Яа. Одоо энэ шатаа эхлээд анхаармаар байна. За танах одоо Реал Мадрид Атлетико хоёрын аль нь гарч ирсэ гэж бодож байна. Танах бол одоо гарчлаа шүү дээ. Нөгөө нэг юу ч ялгагч өнгө хийж гэдэг л. Ямар ч ялгаа авахгүй те. Байхгүй. Явчихсан Мадрид руу явах юм. Аль нь ч ялгаа авахгүй л те. Атлетиктэй тоглосон адилхан. Гэтэ Атлетико наараа дөнгөр шүү. Ялгаагүй. Танаас ч одоо эднийхтэй тоглох үед энэ хоёрын аль нэгтэй тоглох үед урд талаас ч ирэх хүн байхгүй тий. Сака л ирүүл ярина. Сака 4 сард шүү дээ. Харин тий. 4 сард шүү дээ. Энэ ч одоо дөнгөж 3 сар эхэлж байгаа. Тийм. 4 юуны шүгийн 8-ын эхний тоглолт 4 сарын ихээр байгаа юм. Тийм. Тэгээ хариу тоглолт нь 4 сарын дундуур байгаа даа. Тэгвэл яг тэр үед жоох магадлал байгаа. Бас яг 100 бол бас биш ээ. За нэг 70-80% гэж. Тэгээд ямар ч форм үйл ирэхэндээ гол нь. Тий. Тийм байна. Тэгээд бас яг зүгээр 91 гэж болчихтой. Харж л бай та. Хаварц үл ирэхгүй. Хаварц үлрэл дууссан. Хаварч туссан. Габриэл Жесус Бас үлрэл. ер нь Габриэл Жесус бүр хөлбөмбөгийн энэ Европ хөлбөмбөгийн Ер нь баг яг Английн хөлбөмбөгт Арсеналт хөлбөмбөг бол дууссан баха. Жесусээ. Евро Турк руу Мов руу л очил очих юм тий. Тийм. Португал хаддаг байгаад ахаана өргөд. Гого Мориньо ч одоо энэ хуучны юм супер тоглогч нарыг дууддаг байхгүй тий. Нааш гал тий. Чамд юм чи байгаа зүгээр сууж яагээл. Тэгээд хариу тоглолтуудаас гоё тоглолтууд гарахаар байна. Реал Атлетикийн тоглолт бас гал гарах байхаа тэр. Нэг нэг. Тэр бас амар юм бол. Яана. За, Европа лиг руу хамтдаа үр дүнгийн хараад явнаа. За, Лацио 2-1. Олимпиакс байтг. Гэхдээ Лацио ч бүр 2 удаа авцсан шүү дээ. Чи бүр 9 үлээ шүү дээ. 9 л очсон тий. Тэгснэ гол мол хийцэн. Исакс хийц юм аа. Сонин хийц. Тэр Оскар Исакс сайн байна тий. Бэлзэнгийн хувьд 2 хүн дутуу багийг тэгээ 2 хүн улаан авчаад тахт нь дуусчихгүй тий. Яг нэг нь бүр сүүлд 90 нилээн төгсөн хүн байхад Тий. эсвэл олсон тий. Конференцийн аврагууд маань тэгээд Эхнийх ер нь нь болчихчуу. Тий. За Өө энэ Бодо Глинт тэр багийн тоглолт нэгнийгээ гоё харж хэлээ. байгаа ойлгож байгаа. Тийм байл. тий. Супер. Чи бас. За энэ Франкфурт Аяксыг бол бид нар нэг ингэж таамаглаад чинь ерөнхийдөө Франкфурт нь илүүрхэх байхаа гэд тий. Тэр Аяксын талбайд болсон тоглолт шүү дээ. Тоттенхэм яаж байгаа?
Энэ бол зүгээр Харин Алкмарын талбайд нэгдэг гэдэг бол зүгээр. харин инхээр Боломжийн гэж үү? сануулад байсан шүү. Алкмар маш аюултай байгаа байхгүй. Амар дотлсон шүү сая талбай дээр. Харин ч Тоттенхэм ганцыг л Оо харин тий. Одоо Тоттенхэм талбай дээр өстой яаж хийж яагаад дороо гэдээ дарчих хэрэгтэй гэдэг. Харин тэг чадах болов. Харин байг ядаж 1-0-дод пенальт зөхийл дөө. Гэхдээ ер нь 2 гол ихгүй бол эвгүй шүү. Гэхдээ Алкмар талбай дээр л амар байхгүй чинь. Алкмар гэхдээ очиод бол нэг хий шүү. Гэхдээ дотлоо амар гац. Амар байл гэсэн. Харин Тэгэхээр Тоттенхэм өөрсдөө дарааж 2-ыг хийхгүй бол эвгүй. Аякс бол ерөнхийдөө одоо Франкфуртын талбайд очиод тэгээ ерөнхийдөө Франкфурт гол илүү учраас өөрсдөө бөмбөг бариад ингээд нозооруулж байгаа л нуугуулж байгаа тэгэл цаг дуусгач. Тэ? За нөгөө талыг харъя. Нөгөө талд Рома Билбаог хоцсон. Рома бүр төрөл арилжлаа. За Билбао гэхдээ талбайд багс тэ? Тий. Үзүүлнэ шүү дээ бас. Шийдэгдэг энэ л гоё тоглосон. Би энэ Рома Билбаогийн сүүлийн 40 минутанд үзсэн. Гэтэ шууд ч дараа нь давтал юу яаж байгаа нэг гоё тоглолт үзье гэж чад. Тэр сүүлийн 40 минутын тоглолт бол яг тийм классик хасагдах шатны тоглолт болсон. Яг ингээл бөмбөг олгоны талаас араас алдчихж байгаа байхгүй. Эхний 50 наашаа чамайг үзээгүй болохоор гэхдээ миний бодлоор бол энэ бол гэхдээ ер нь нэг нэгээр бараг дууссан тоглолт шүү дээ. Тий дууссан тоглолт. Тэгмүүд одоо тэр Узбекийн Шомородов гэдэг тоглогч Шомород их сонин тэр их гоё гол хийсэн. Тэр бас нөгөө нэг юу гэдэг чинь яг тийм хоёр хүний комбинацанд бол 3 сүүлийн минут. Сүүлийн секунд. Тэр чин сериад ер нь нэг гайхгүй байна. Тий. Гэхдээ одоо тэгэд яг Узбекээс Европод тоглож байна нэгдүгээр. Тэгээд одоо энэ хусаар үеийн хоёр л байгаа шүү Узбекээс. Тэнгүүд хашир заяа ихэнх хүмүүс сая тэр баруунаараа засаад зүүнээрээ цөм зөхөн те. Манай хүн нэг юм зөөлхөн тэр Нялтж байгаа сте. буулна лу. Тий. Энд чинь бол яг тийм бөмбөг гол орчдөг штэ. Амар гоё гол хийсэн. Тэгээд энэ ер нь 1-1-ээр дуусгасан тоглолтын 80 минутанд Билбао шахаж агаад шахсан бөмбөг Рома шахуулангууд цөлцсөн байхгүй. Цөлсөн чинь Шомродов гарч ирээд тэрэн дээр нь хамгаалагч давж унаад тэгээ хоёр дахь шараа аваад Билбао харуулаа үлдэнгүүт Рома тэр нэг 84-5-аас хойш нэг 7-8 минут товтлсон. Тэр хооронд бас хэд 2-3 момент гаргаж агаад бүр сүүлийн секундэд 2-1 болгож байгаа шүү дээ. За энэ Рома зингэлс бөө юм болж илээ. бидний нэг тооц хоорондоо ярьж инээлжсэнээс буруу эсэргээрээ юм басна. Манай Моугийн Фенербахче Рейнжерсийг гүйцэхгүй байл шүү дээ. Гүү амар удаан юм билээ. Тий. Рейнжерс бүр тачгин л тэр. Тэр урдын Декстер гэнэ хин гэнэ үү? Рейнжерсийг нэр нь орж ирэхгүй. Манай Фенерийн уртлын ид тэгээд нөгөө насны хавцгаацсан гараад. Өө, үгүй босхгүй. Фенербахч чинь зөвхөн уртлал биш байна. Ер нь дундал монтол ер нь нэлээд нас ер нь Моуч ер нь туршлагыг л их үнэлт яад юм байна тий. Тэгээд ингээд хитрхи их туршлагатай баг олж байгаа л тэр баг. Фенербахчед олдож байгаа л тэр Удаан байлээ. их удаан байна. Тэгээд Лион хоцсон. Манчестер Юнайтед Сосидадтай тэнцлээ. 1-1 харьцаатай бол тэнцэж дууссан. За конференц лигийн үр дүнгээ харъя. Шууд өгсрүүлээд явчихдөө. Битис Виториаг За энэ варсан. Виториа ч Португалийн лигт 2 тугаа юм уу? Үгүй нөгөө 3 ч явж байгаа шүү. 4-3-т явж байгаа хаа. 4 талаа байх байх. Хинүү 3 тал нөгөө 3 явж байгаа. Энэ Виториа чинь тэгээд Битиси чинь юу яаж ийм би Виториаг аваа залчих юм байх гэж бодсон чинь тэр нөө олон нийтийн сүлжээн дээр бол тэр хөлбөмбөгийн том аналистуудад бичих нь Битис ер нь эвгүй суглаа сугалцсан бол тоо энэ юуг суглаад энэ Португалийн лигийн 4-5-д ордог багч бас эвгүй шүү дээ. Тэгээд чи 2-т орсон. Лигийн юм дээр. Одоо тэр Яганион Челсигийн ард 2-т орсон баг шүү дээ. тэрийг яриадсан юм байна шүү дээ. 2-т орсон гэж бичсэн байсан тийм. Би тэгвэл Португалийнхаа лигт 2-т байгаа юм байна да гэж бодоодсэн чинь. За 6 тоглолтоос 2-т орсон баг гэхэр чи эвгүй л тий. Тийм. Тэгээд Битиси чи эвгүй суглаа сугалсан болтой юм ярьж байна. Польша оргууд хоцсон. Ягелония гэж энэ Польшийн багт нэг довтлогч байна. Өнгөтөрстөн Пумбууч гэнэ үү. За тийм довтлогч одоо энэ мэрэгэн бууч нь болсон байгаа шүү конференц лигийн. За тэр Лугана тэр хоёрын одоо хин Бертан гарч ирнэ. Тэгээ Панатинайксын хувьд бол Фиорентинаг талбай дээр ямар ч байсан яг хоцсон. Фиорентинагийн талбайд очоод яах юм бол хэцүү л дээ. энэ бас гоё тоглолт болсон байлээ. Тий. Фиорентинаас гоё задгааж тоглосон байлээ. Тий. Тэгээ яг Панатинайкс өөрийнхөө талбай дээр чаддгаа л хийлээ. Өөр яах. За тэгсэн нөгөө тал. Челси 2-1-ээр Копенгаген. Копенгагеныг энэ одоо яг нөгөө Молде нөгөө юу хоёрынхоо Легия Варшав
интерээсээ бол хамаагүй хэцүү багтаал тулсан л да тий. Угаасаа ингээд энэ 8-ын хамгийн чанга гашхуу хоёр нь л оронд таарсан л та. Дөрөв дээдлийн дөрөв болж Тэгээ одоо Моолдог ер нь чанга гэж үзнэ үстэй. үзэн Үзэн шүү дээ бас тий. Моол дээ. Гэтэ яг энэ Моолдог мултарч магадгүй болчиход байгаа юм. Одоо Леги Варшавын талбайд Тийм байхгүй. тийм. Сая амар ультраатай. тий 3-0-оор хожиж ийснэ Хоёрыг алдсан байсан. Бүр сүүлд хоёрыг алдчихсан байхгүй. Тэгээгүй бол одоо энэ нэг хэн голын зөрүүг чинь Пол шууд чинь аюу тийм харизмтай хүмүүс. Тэ? Тэр Варшавт бол аюул бол. Энэ конференц гэхдээ айгүй гоё юм юу вэ? Ингээд 16 баг үлдсэн байгаа шүү дээ. 15 улсын баг гэж аахгүй. Тий. Польшоос 2 байгаа. Легия Варшав, Ягеллоны. Ягеллоны. За тэгээд нөгөө дөрвийг бол бид нар бол одоо нэх одоо яг ингэн техник гэж хэлэхэд хэцүү тий. Үгүй нөө Швед, Кипр, Австрали гэх зүүн Европын баг улс болгоноос Яг баг энэ байгаа. Rapid Wien-ийг бол бид нар мэдэн штэ. Аврагуудын лигт ч оршил байсан нэг хэсэгтээ Австрийн том баг байсан боловч одоо бол жоо хоошоо баг болсон юм байл штэ. хойш болсон байна. Одоо нөгөө Тоттенхэмд байгаа Бергвал чинь тэр Юргордноос гарч ирсэн. Тийм. Хүүхэд. Байж байгаа. За ингээд Европын тэмцээний мэдээлэл өндөрлүүлье. Өнөөдөр за хуваар бол үзэгчтэй нэвтрүүлгийн төгсгөл хэсэгт бол өнөөдөр шөнө үйлчлэх аврагын лигийн хариу тоглолтуудын хуваар бус мэдээллүүдийг үзэгчтэй хүргээд явах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр сайн сайхныг санхүүжүүл нураатай Голомт банк мөн нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж байгааг дуулах таатай байна. Хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр олзъя. Нэвтрүүлэг тавтаа үзэгчтэй маш их баярлалаа. 30 дахь дугаар маань үргэлжилж байна. За 2 дугаар хэсгээрээ бид Английн Премьер Лигийн тоглолтуудын талаар үзэгчтэй мэдээллийг бол хүргэх болно. За Премьер Лигээр юу болвоо гэж. Премьер Лиг маань тоглолт City Ground цэнгэлт хүрээлэнд Nottingham-ийн талбайд City зочилсноор энэ тойрог бол эхэлсэн байдаг юм аа. Сайн ямар ч. Одоо 3-4-т явсан хоёр тий. Тий 3-4-ээс 1 0-тэйсэн. За тэгээд тоглолтын ихэнд бол Nottingham жоохон гэрэг маягтай. City хэд хэдэн боломж олоо яг гаргасан. Nottingham энэ жил Ливерпул клуб тэргүүлэгчдэд цорын ганц хожигдлыг амсуулсан ийм клуб. Тэгээд ер нь бол нэлээд сайн явж City-гээс оноо тасарсан байснаа харин сүүлийн үед жоохон оноо алдаад City 20-с нэхэд ард нь ирчээд байгаа. Тэр хоцсон бол урд нь гарах байсан. Урд нь гарах хэмжээний ирсэн. Тэгээд Ливерпулийг хождог тэгээд тоглолтын дээр хаацсан одоо гэж энэ Челсигээс зарагдж ирсэн залуу одоо энэ яг өөрийнхөө энэ жигүүрээс дарж цогсныг та бүхэн санаж байгаа тий. За энэ манай хаацсан одоо бол одоо жоохон хувийн тоглолттой хүнд өгдгүүгээрээ алдартай. Яг энийг хийн. Энэ их сайн байгаа. Энийг нь бас тэгтээ хамгаалахад хэцүү шүү. Тий. Эхнийхээгээ урт түлхээд хоёр дахьыгаа богинохон хоёр түлхдэг байхгүй. Тэгэл хондог байхгүй юу. Энийг яг энэ гол хийсэн те Ливерпул дээр. За одоо энэ дээр тэгсэн мэт те. Яг хийсэн шүү дээ манай. Үнэхээр сайн байгаа хаацаа одоо юу бол. Тий. Энэ хамгийн гол наадталт нь өгөх хоёр сул хүн байгаа юм. Хамгийн аймаар нь. Тэгээ өөрөө бүр хаалгач юм багтаа. Мань үн тэгээ баруун үлтэй болохоор одоо сая ер нь бол солгоо тоглогч наашгаа дарахаар байна шүү дээ. Энэ зөвх буруу үстэй. Ер нь бол буруу шүү. Буруу шүү. Гол нь Энэ бас хамгаалагчтай. Хаалгач сонгоо авсан. Энэ буруу ойрын шан руу явуулж байгаа тий. Гэхдээ энэ үнэхээр л яг л ийм л хүн л дээ. Нуунаа хүртэл гайхсан. Хаацсан одоо ийм л хүн. Хүүшээ нөгөө чи хийчлээ шүү дээ. Тий. Гэхдээ хамгийн гол нь хийгээгүй айгүй голд нь хоёр хүн явж байгаа байхгүй. Тий. Энэ үйлрэл их юу байгаа даа мó. Айтайхан байгаа хаацуудаа. Сүүлийн 5 тоглолтын 3-т нь гол хийсэн. Их айтайхан байгаа. Тэгэхээр яг л одоо манай монголчуудын хэлдгээр амиа үнэ л дээ. Яа, хойч гисэн байлээ. Ерөөсөө Nottingham чинь хамгийн ихний хаалгач хийсэн зохиолт нь 39 минутанд ирсэн байж байгаа. Бүр тэр хой. Nottingham эзэн. Nottingham энэ үйлрэлд мундаг байна. Тэгээд одоо ингэж штэ. Nottingham сая энэ 2 дугаар хагас эхлээд буюу одоо эхний 19 тоглолт хийчээд дараагийн 19 тоглолтын одоо 9-ыг нь хийчлээ шүү дээ 28 тоглолт хийсэн. Эдгээр 9 тоглолтын 3 нь Ливерпултэй байсан, Арсеналтай байсан, Сититэй тоглолтоо шүү дээ тий. Тэгээд энэ 3 тоглолтод хожигдоогүй бүр 5 оноо авч гарч ирж байна. Ливерпултэй тэнцсэн, Арсеналтай тэнцсэн. За Ситиг хожиж байна. Тэгээд эдгээр 3 тоглолтод ердөө нэг л гол алдсан. Тэгэхээр бол яг Nottingham энэ үйлрэлд бол үнэхээр супер тоглолт болж үзүүлж чадсан. Ер нь томчуудыг нэгтэйгээр явуулчихад байгаа шүү. Тийм. Тэгээд Tottenham-ийг Nottingham энэ үйлрэлийн одоо яг энэ амжилт те. Яг үнэхээр Ливерпул энэ үйлрэлд ингээд хол тасархай байгаа болохоос
Хэрвээ зүгээр ойрхон байсан бол 17 өрсөлдөөнд орно гэдэг бол асар том амжилт. Тэгээд 15-аас 16 оны улирлын Лестерийн одоо барыг амжилтаар зүрхлгүүцсэн юм шиг санагдаад байгаа байхгүй. Лестер өмнөх улирлт нь унах шахсан шүү дээ тий. Унахж байгаа дарэ гэж үлдсэн. Ноттингем Форестаас яг адилхан шүү дээ. Өнгөрсөн улирлт Лестер ч үлээ 76 оноотой төрүүлдэг үлээ. Тий, айгүй бага оноотой 80 дон. Тэр жил нөгөө 81 бүх топ багууд амар муу тоглолцдог байхгүй юу? Тэр бас Лестерийн түрүүнд айгүй нөлөөлсөн шүү дээ. А энэ жил харамсалтай нь тэгж топ багууд бүгд муу тоглохгүй байна л да. Ливерпул бол тасархаан. Тэгээд Ноттингем бол энэ улирлт бол өнгөрсөн улирлт онооны зүрүүг харах тий. Тэр одоо энэ өнгөрсөн улирлт унахч хагаад арай гэж динжигэнжүүлдэг энэ улирлт ямар зорилготойгоор одоо улирлыг эхлүүлсэн дээ мэдээж одоо эхний одоо зорилго нь бол доош унахын төлөө л одоо тийм зорилготой байсан шүү. Тэгсэн чинь сүүлдээ аргуудын лигийн зорилготой болоод эхэлчихэж шүү дээ. Одоо ингээд топ 4-тэй үлдэхэл хэрэгтэй. Тий, тэгээд энэ топ 4-тэй үлдчих юм бол тэр 15-аас 16 оны Лестерийн амжилтаа баг яг хүрдгүү маа гэхэд ер нь бол төхөн шүү. Өнгөрсөн Ноттингем Форестийн хувьд ч нэг аваргуудын лигт 2 удаа төрүүлж байсан. Гэхдээ яг тэр төрүүлсэн нь бол хаавсан 60-70 он. Үгүй 70-80 онд. Тий, 80 он. Алдархан Брайан Клоффид тий. Тэгээд тэрнээс хойш одоо нэг асар олон жил одоо тэр доод лигээр явцсан учраас нөгөө сүүл төлөв бүг сонирхч үзсэн. Бид нар ч гэсэн сайн мэдэхгүй шүү дээ. Ер нь бол тоглож ирсэн мэдэхгүй юм чи. Тэгээд гарч ирсэн. Уг нь бол түүхтэй баг байгаад байгаа шүү дээ. Түүхэн баг, түүхтэй баг шүү тий. Өнгөрсөн улирал бол Сити Англи авар болсон. За тэнгуут нэгдүгээр байранд орж байгаа. Ноттингем Форест өөрөө хүснэгтийн 17-д орсон. Дөнгөж унах хүс юм. Яг 4 оноо асуулчлаа. Яалаа. 4 оноо асуулсан. Тий, 4 оноо тургуулж асуулсан. Ингээд Ситигээс тэд 59 онооны ард өнгөрсөн улирал бичгтээд ингээд улирал дуусч. Одоо болохоор тэд 4 онооны илүү дээр нь явж байна. Тэгээд улирал дуусахад бол 10 тоглолт үлдсэн. Цааш айгүй чухал ажиллаа тий. Чухал ажил. Сая хожигдсон бол ер нь топ 4 бас эвгүй шүү. Эвгүй тий. Топ 4 байтугай хойшоогоо явна шүү. Тэгээд бас эн чин клин шит. Гол алгуугаар тоглолтус. Ливерпул 13 клин шиттэй, Ноттингем Форест лиг сая хожигдсон бол 5 руу унаж байгаа. Тий. Ягаад тэгэхээр Сити ч өөрөө 4 болчихж байгаа. Харин тэнгууд Байрал солигдох баха араас 5 руу. Челси ч 3 араас 3 болчих шүү дээ. За дасгалжуулагчтай холбоотой нэг бас юу тоолж энэ тоог бол гаргасан. Энэ болохоор Гвардиолаг хамгийн олон хожсон дасгалжуулагч зөвхөн лигийн хүрээнд. Юрген Клоп, Боруссия Дортмунд, Ливерпулд байхдаа Бундслиг болоод Премьер лигийн хүрээнд Пеп Гвардиолаг 5 удаа хожсон. Нуно Эспирито Санто, Вулверхэмптоны хамт нэг хожсон байдаг. Тоттенхэмтэй 2 хожсон байдаг. Ингээд Ноттингемтэй нэг хожоод 4-т хожлоо. Авж байгаа юм байна. Жозе Мориньо Реалд байхдаа Барсад байсан Гвардиолаг хожиж ирсэн. Дараа нь Юнайтедд ирээд нэг Этихадд 3-2-оор нэг хожд юм а сүүлд нэг спонсор. Нөгөө манай хин гагардаг байхгүй юу? Миний Рашфорд. Тий. За тэгээд Тоттенхэмд байхдаа бас хожиж ирсэн. Антонио Конте 2 хожсон. Сүүлшир одоо хожлынхаа тоогоор хожлынхаа харьцаагаар Гвардиолагаас илүү байдаг. 6 тоглоо 3 хожигдсан байдаг. 2-т нь тэнцсэн байдаг ч болов. За Почетино Спаньолд байхдаа Тоттенхэмд байхдаа Микел Артета Арсеналд 2 хожсон гэсэн юм. Ингээл харахаар Тоттенхэм айгүй их байгаа. Тоттенхэм дасгалжуулагч нь солигдоод байгаа боловч Тоттенхэм Ситиг хожоод байгаа. Хожоод. Айгүй их хожиж. Ялангуяа тэр цэнгэлтэгт нь нэг юм байх шиг байна одоо. Химер гэдэг юм юу гэдэг нь Сити чаддгүй байсан шүү дээ. Гол хийж чаддгүйсэн цуурлаа өнгөрсөн оны 5 дугаар сар зогсоосон шүү дээ. Нэгдүгээр ажилласан тийм Сити 2 дахь жил ажилладаг лээ. Пеп Гвардиолаг лигийн хожигдол. Одоо бол өөрийнхөө хамгийн антирекордтойгоо тэнцчихсэн явж байна. Арисоос 20 он улиралд 9 тоглолтод хожигдсон. Гэхдээ тэр улиралаа бол авч исэн дундаж оноо 213 байдаг. Энэ улирал болохоор авч байгаа дундаж оноо 168 буюу хамгийн бага. Тэр 8-9 оны өдрөл 5 хожиг. Энэ хараа 20 онд 9 хожигдсан юм уу те? Энэ 20 онд нь Ливерпул төрүүлсэн шүү дээ. Тий. Тэнгүүд одоо дахиад 9 хожигдсан жил нь энэ жил нь бас Ливерпул төрүүлж шүү дээ. Яг л Сити муу байвал төрүүлд юм ба шүү дээ. Тийм л аахгүй тийм шүү. Сити сайн байвал хэцүү юм байна те? Тий. Яа тэгээ бусад үед бол тэгтэл эн чинь 5 6 хамгийн олон нь энэ шүү дээ. Тэр бас айхтар. Харин тийм үзүүлэлт. Баернд 15 онд 232 дундчлаад Барса тэр дүүдэг үлрэлтээ 229 оноод болчихсон. 5 хожигдол авч ирсэн гэсэн үзүүлэлт бол байна. Энэ 23 он танаа дээрс яаж юм бэ те? Танах төрүүлэх гэж 23 он ч тэгсэн. Тэгсэн чинь тест бүр Сити галзуурсан шүү дээ. Тий. Сүүлийн хэдэн тоглолтод
Сүүлийн 10 хэдэн тоглолтод дараалал очсон шүү дээ. Нөгөө Тэгэл хин мин чин Илкай юу? Илкайн цоордог үлээ. Цоордог үлэр эсвэл Он гараад би жигнүүлсэн л дээ. Фоден баахан 16-ын гаднаас өгч юм. Тэгээ хааланд байсан. Хааланд ихний үлрэлээ. Тий хааланд байсан. За одоо уйлаад явах та. ойлаг багт нь өөрөө сэдв гаргаж ирж асуустай. Одоо 3 жил дараалж бараг хоёрт орохгүй таа юм шиг. Яс мундаг шүү дээ. Мундаг сайн байна тий. За. Ирэх үлрэлд нэг алхах байлгүй тий. За. Ливерпул Саутгемптон хөдөлөө шийдчихээ. За фэлд. Лигийн тэргүүн, лигийн Яраа. За энэ ихний үеч ч нэг алхтай тоглоогүй шүү. Нэг л тийм удаан бөмбөг юусоо нэг шилжиж өгөхгүй л удаас. Николс Джонсоныг хийчихээр тийс тий өгнө. за энэ дажуугаа шидж өгөөд. За явж нэг ийм болсон. Манай ийм хүн бодлоо болж ирсэн энэ үхээ Саутны шууд Саутгемптон шууд довтлоод хийнэ гэдэг бол бас. Ливерпулээс өстой хоон ийм харагддаг юм даа. Тий. 2-3-аар хэвтээ замарсан юм болсон. Ингэж мөргөлдөж байна. Ноттингемийг нөхөр өвтцсэн байгаа Фернанд шиг. Харин тийм ээ. Тэг яг нэг Алисон Бекерийг одоо мөргөө онгацсан л гээд байсан. Пас өгнө гэж бодсон чи манай хүн шууд өөрөө зогт сайхан хаацсан одоо шиг Америк рүү юу. За хоёрдугаар эхлээд би жигнүүлсэн. 3 3 давхар солилцоо орж ирэл. Тий. Дарвин гараанд гарсан. Дараа нь энэ он гарснаас хойш хамгийн анхны гараа. Чи яа. Дараа нь ерөөсөө Сэлгэнээс нэг 20-30 минут л тоглоод байдаг л. Луис Диас бол тэгэл бас. Луис Диас л. Божигдолч байгаа юм. За энэ чимэргүүлийн цаг. Нөгөө нэг гол оруулах өгч. тий. Стефоос салавчлаад байгаамаас. Саутгемптоныхны хувьд бол одоо доод лигт очиж нэг дахиж нэг сайхан өчөө базаагаад дахиж ирсэн дээр хуу энэ Саутгемптон бол угаасаа хүн хөгжөөгчгүй байна тий. Бас амар цогс ш. Салахын идэх гол болчих. 26 атах нь. Энэ 2-ыг 27 болсон нэлээ. Энэ тоглолт нь 2 пенальти хийсэн шүү дээ. За. Энэ дээр одоо шал гэхдээ энэ бол энэс өмнө те гар хүрсэн байдаг. Сугавара. Тий. Тэр гар дээр нүгсэн. Ялч хүн тоогоороо зассан байна. Тий. Наар бүр засч байна. Биенээсээ салчиж байгаа. Тий. Бөмбөгөө завж байна тий. Нөгөө бие томруулсан гэдгээр. Бөмбөг нь хойно хоцрох гэдэг нь урдаа гардаг шүү дээ. Хоёр пенальт бол үнэхээр амар зогссон. Хадсан Арон Рамстэй шүү дээ. Би чи яг нэгэд. Ойр тараг юм. За 3-1-ээр дууссан. Арношлот тургуултай байгаа. Хоёр дахь юм биш үү? Хэдэн тоглолт байлаа? Одоо ингэ дуусч байгаа. Дараагийнхаас аваад. Нөгөө нэг шүвчүр дээр. Тийм нөгөө Эвертон дээр тэр чинь шийдвэр нь гарах гэж хаашаа ингэж удсан юм тий. За ингээд Ливерпул шулуурлаа. тий хизээ одоо нэг аврагын болцлоо хангах юм бол доо гэдэг яриа л орж ш дээрээс хин төрүүлэх гэж тий. Хэдэн тойргийн өмнө вэ? Яг хэдэн тойргийн өмнө 4 юм уу 5 юм уу тэр хавцал. 3 тойрог юм 4 юм уу 5. Доор ээж 3 тойрог бол байна л та. Харин тийм л болч та. Тэр нарийн одоо олон тойргийн өмнө хангаж мангах нь бас гоё байдаг хүмүүс байгаа л багт тий. Ерөнхийдөө төрүүлэх нь чухал байсан. Зүгээр Ноттингемд хожигдоогүй бол л гэж би бодож байна бас нэг. Хожигдоогүй түрүү. Гэхдээ тэг чинь бас төвхтэй байлээ. Тэр жил яга хожигдохгүй явах нь төрүүлэх нь 22 тоглолтод 20 хожоод 2 тэнцсэн явж исэн чинь Watford-д нэг Ярьсаар хагаад нэг үүлээд эхлэхээр бааддаг шүү дээ. Энэ Премьер Лиг буцаад ирсэн байгаа ш нөгөө Саар Исмаиля Саар тий. Трой Дины нэг нэмж өгдөг үү? 3-1-ээр хожигддаг. Тройдины хаа байна? Марселд авах юмсаа гээд. Трой Дины зодогч тайлцсан. Манайх Нөгөө аналист энтрийг явж байгаа шүү. Манай Марсел тийм хүнөхдүүдийг цуглуулж байгаа шүү дээ. Мэдсэн үү? Тэр 5 дугаар лиг рүү 4 дугаар лигт 5 дугаар лиг рүү онцсон Forest Green Rovers гэдэг багийн сэлжуулагч хийж байгаа зүйлд халагч байна. Зарцдаг жоохон тиймэрхүү. Нөгөө гол нь би бас энэ дэр нэг юм онцлох гэж байсан нь Ливерпулийн эсрэг Ливерпулийн тоглолтын дээр Anfield-д Ливерпулийн эсрэг хүн хуурж одоо ингэж тойрж гарсан тохиолдлуудыг тоосон юм байна л. Тэгсэн Жереми Доку 4-тэй, Матиас Куня 4-тэй. Сотны нөгөө бацаан байгаа шүү. Тайлер Диблинг, Young Talent эхний хагас тэгэхэд 4 хүн хуураад гарцсан гэсэн бол мөртгүүлсэн. Сот нэмэр. Тотн. Биш ээ, Саутгемптон. 19. Хоёр дугаарын өмнө Young Talent-аар орсон ангид хөлт бол байж байгаа. За Салахыг ингээд нөгөө үзүүлэлтүүд ингээд байн давтаад авах уу гэснээр нэг үзүүлэлтийн бол давтгаас аргагүй дүрсэн. Нэг ийм сонин айгу
хүн ойрд хараагүй ер нь их энэ нэвтрүүлгийн түүхэнд бол гаргаж байгаа нэг үзүүлэлтийг харуулъя. Энэ юу гэхээр яг нэг цэнгэлтгэд хэдэн гол оруулсан бэ гэж. Терри Анри Хайбури цэнгэлтгэд 114 гол, Серхио Агуэро Этихадд 106 гол, Мохамед Салах Анфилдэд 103 дахь голоо сая бол хийлээ. Wayne Rooney Old Trafford-доо 101 гол байна. За ингээд 100 давуулсан 4 хүн байж. Одоо Салах Анфилдэд дахиад 11 гол хийх юм бол Анрита тэнцэх нь байна. 12-ыг хийвэл гүйцэх нь байна. Яг гэхдээ энэ тэр заавал хамаагүй байна шүү дээ. Зүгээр өөрийнхөө цэнгэлтгэд ер нь бол тийм Анри бол одоо тэр Хайбури цэнгэлтэгч байхгүй тий. Цайхан орон сууцны ороод туссан шүү дээ. Тий. Чүүийн орон сууц гэдэг байна шүү дээ. Тэгэхээр Салах ямар ч байсан Энфилдэд Мохамед Салах одоо хэдэн гол хийсэн бэ гэдэг нь энэ Ливерпулийн фэнүүдтэй хамаатай ийм гоё рекорд юм байна шүү дээ тий. Одоо дээрэс нь одоо энэ Рүүнигийн 101 чинь Манчестер Юнайтедийн л бахархаж ярьдаг байлгүй дээ тий. Тийм л юм байгаа шүү дээ. Олд Траффорд бас солигдох сураг байлж шүү дээ. Олд Траффордаар шинэ цэнгэлт 100 мянган төгрөгийн судалтай. Агуэро бас л үнэхээр Агуэро бол Этихадын домог. тэгсэн мундаг байсан. Ер нь Ситигийн домог. Тэгээд хааланд олон жил тоглоул нэг өвтгөлгүй дээ. одоо нөгөө хэдэн дугаар өмнө харуулсан шүү дээ. Салахын нөгөө шууд гол оролцсон то Премьер Лиг рекорд 38 багтаа үеих бол Суарес 44, Эрлинг Холланд 44 гол шууд оролцсон байдаг. Тэр Салах 44 гол шууд байдлаар оролцсон. Цаана дахиад 9 тоглолт. 27 гол 17 гол энэ дамжуулсан. Кун Агуэро нөгөө нэг Аргентиндаа бол тийм домог момог биш те. Байхгүй шүү дээ. Дэлхийн аварт ганцхан голтой ч илүү те. Тийм үстэй. Тэнгүүд Исландд нэг хийсэн. Тий харин бүр гоолгүй явж. Тэнгүүд Манчестер Сити, Манчестер хотод ингээд домог болоо үлдчихлээ тий. Хүн яг тэгдэг байгааз бас. Яг Аргентинд нөө Месси байгаа учраас бас тий. Тийм одоо Дибала Аргентинд одоо баг хинж мэдэхгүй бол Ромд домог болох гээд штэ гэдэг. Тий. За, Салахын үзүүл дуусаг байна. Одоо нэг гол хийхэд Премьер Лигийн дахин нэг рекордыг энэ хүн энэ Египт залуу эвдэх гэж байна. Энэ бол Англи бус буюу гадаад мэрэгэн бошдын жагсаалтанд Серхио Агуэрогийн явж өглөө. сэн байсан рекордтой тэнцчихлээ. 184. 184. Өвччих юм байна. Хангалттай. Эвж юу вэ? Жацсан уулцсан юм шүү. Тий. Тэгэхээр чи юу дараагийн тойрогт гол байжлаа гэж. За, тэгээд Анри 175. Анригийн рекорд чи аюу олон жил байсан. Энэ удирдлагаа ер нь 190 дөхчих байх шүү. Анригийн аюу олон жил байсан тий. Тэгсэн. 174 байсан. Тэгсэн чи манай хүн бүр сүүлд нөгөө Америкээр явж байсан. 175 болгосон. Тий нэг хурж ирээд ийцээ тий. Тэгээ үйл ирдэг Үйл ирдэг. Америкийн лиг өвөл амраад Тий. нэг хийчдэг. За, тэгээд За манай тэгээд 127-той манай Hasselbank байд юм шүү дээ тий. Hasselbank байна. Сон сая гол хийсэн. Яа сон 30 хүрсэн. Сон 30 хүрнэ. 130 хүрнэ тий. Энэ жил тий? Hasselbank урд авах юм байна тий. Яа соныг энэ 100 баг Tottenham явуулчих магадгүй шүү. Магадгүй. Тэгэхээр одоо би бас соныг одоо нэг 130 гаргачихсаа гэж бодоод. Харин Hasselbank-тэй бол тэнцэж сая Ипс биш үү? Хамтдаа тоглолоо. Ипс ч болов. Борнмуттай. Борнмут дээр пенальтаас гол хийгээд 100. Хожигдож яваад тэнцүүлсэн шүү. Ямар ч байсан тэр 127-гийн дөрвөн хүний бишээ Жими Флойдын урд гарчвал тий. Салах нэрээ бас Ливерпулийн бүх цагийн мэрэгэн бошдын жагсаалтын 3 руу орж ирж байгаа. Сая гол оруулснараа Ян Раш 343, Рожер Хант 285, Салах 243 дахь голоо. Тэгэхээр бид нар бол ерөөс энэ өдрөл яг одоо 92 оноос хойш юм уу Премьер Лигийн түүхэнд хамгийн шилдэг нөгөө эндигүүд л хувийн одоо юу гэдэг статик баг харж байгаа юм шүү. Тэгж байна. Тий. Одоо нөгөө Премьер Лигийн бүх цаг үеийн хамгийн олон гоолтой гадаад Англи биш тоглогчийг одоо харж штэ бид нар яг. Яг амжилтыг нь хараад байж штэ яг тэр цаг мөчтөнд. Мохамед Салах Жир нэг 50 голд бол шууд оролцчихоор байна. хүрхээр дахиад 8 тоглолт байгаа. 9 тоглолт. 9 тоглолт байгаа. сая гэхдээ тэр нөгөө згсаалтуудыг харсан хүмүүс Лукаку байж байгаа шүү дээ. Лукаку арафтай. Кин. Байж цаа. За, энэ тоглолтыг дуусгахаас өмнө нэг хүнийг онцлоод бас хямрын сэргээгээд ингээд дуусгая энэ тоглолтын дээр. Энэ бол Дарвин Núñez энэ тоглолтын дээр он гарснаас хойш хамгийн анх удаага гараан болсон тоглолт болсон. За, эхний хагас бол жоохон одоо энэ дэр голын авч ирсэн хүн явж очсоороо тэнд божигнуулаад тэнд гол хийсэн. Одоо энэ дэр гин тухайн орж хойшоо буцаад
Энэ бол хариуцсан бор олсон. Магтах гэж байгаа бол энийг үзүүлэх юм байна. Гэхдээ ингэсэн. Тэнгүүт энэ дээр дахиад ихний хас шүү дээ. Шал димээ очиж энэ дээр бараг л улаан утасны юм болоо. Нилээ ширүүн гусан. Авира айс тий. Энд чинь Kyle Walker Peters-ийг унгаад энэ дээр яг хөө тэгээ ваар үзсэн. Гэхдээ улаан өгөөгүй өнгөрсөн. За тэгээ энэс хойш гангарсан байгаа шүү дээ. За энээс хойш 2 дугаар хасыг завсарлагаанаар ачгнал загнуулсан байж магадгүй байна. Тэгээд ёстой бүр ингээд прессинг гэдгийг ганцаараа ч хамаагүй хийн гэж зүтгэсээр бод хийсэн. Хойноо нөгөө эсрэг багтаа гол бэлгэлдэг одоо энэ жилийн мод дэлгэрүүлсэн савжтай бол нэлээд зовсон. Тэгээ хаалгын мөрөг онгоцлоо. Хойноо өстө зовсон. За энэ бол Гол нь. тий. Сэлгээгээр барыг 4 тоглогч оруулаад ирсэн юм шиг л байна сте. Яа, яг тэр хамгаалагч хөлөө тавьж яхад нь амжаад хөлөөд дотроо тавьчихна. Хараа одоо хамгаалагч нь гаргалаа гэж бодно тэр. Хап гэсэн чинь. Диаз гэж нэг манай энэ бас нэг картел царайтай нөхөр байна тий. Тэ амар. Диаз бол амар шүү. Диаз бол бас тий. Сайн сайн. Үнэхээр сайн тий. Сайсан. Царай бол картел өстэй. Тэр Портуудаа тоглоод тэрнээс хойш ер нь Ливерпулийнхэн бол шууд авъя гэсэн шүү. За Ливерпулийн талаар ярихад бол юм байна. Салахын сайхан золлоод өглөө. Манчестер Юнайтед Арсенал руу хэдүүлээ шилжээ. Супер Сандэ гэдэг баг шүү дээ. Гой Энэ тоглолт. энэ үлрэлээ Тэр бол амар гоё. энэ хоёрын хооронд. Үнэхээр гоё тоглолт. Эфес сум дээр таарад Яалтчгүй тэгээд довтлогчгүй баг ингээ хийдэггүй байгаад байгаа юм л та. Энэ бол тэгээд сая хийдэг юм байна шүү дээ. Энэ тоон дээр бол за одоо энэ байна. Тэр Тросар ийм занаас хаалгуулсангүй гэж тий. Яг энэ чаас Манчестер чи аюу нэгт хамгаалалт хийж байгаа шүү дээ энэ тоглолт дээр. Тэгээд энэ бол тийм олон гарахгүй боломжууд байхгүй. 16 толгой дээр зөхөхөд дэргээд тий. за энэ стоныг тоглолтын төгс эхний үеийн төгсгөл болвол за ингээд супер зөксөн. Энд дээр л яг Раягийн бас нэг сул талууд харагдаж байгаа юм. Мүч богинтэй тий. Тэгээд нэг алхам жоохон баруун тийшээ зогсцсон уу? тий. Ер нь тэрлүү зөхөр гэж бодсон юм шүү. Тэгээ хандаа найдсан л та. Гэхдээ би энэ тоглолтыг юугаар шүн босч үзээд Хандаа найдсан баха. Sky Sports-оор үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь юу яаж илээ? 11.10-ны завсарлагаанаар шууд гаргасан. Хана 11.2 яард буюу 10.2 метр зайтай. 9 метрээс 9 байх хэвээр 10.2 зайтай. Хаалганаас уу? Тий. А дөнгөж сая Микел Мериногийн толгойн дөнгөж хажуугаар ирж байгаа. Хан яг зохиорндоо байсан бол Мерино онох. Нөгөө бөмбөгнөөс ч дээ тий. Яа тэгж ханыг тэгцээ. жараа том алхсан байлгүй те. Нэлээд том алхсан. Тэгвэл бас зөрүүлээд Арсенал нэг чөлөө цохилт гүйцэтгэхэд яг тийм зайтай хана бас байсан. Гэхдээ тэрийг нь Арсенал өөрсдөө хаалга оноогүй те. За ингээд Клайс энэ тоглолтод бол үнэхээр сүүлийн хэдэн тоглолт жоохон тааруу тоглосон. Энэ тоглолт супер тоглосон. Клайс. Шүүгч энэ нэг тоглолтод нөлөөлөх бас том боломж байна те. Өөрийн дэмждэг баг дээр багийн одоо хаалттай цохилт хийх гэж байгаа бол томоо алхаад хаалтыг холдуулчих болох нь байна. Бас тийм ээ. Өөрийн дэмждэг багийн эсрэг хаалттай цохилт зохих гэвэл жижигхэн жоргоноод хаалтыг ойртуулчих болж байна. Тийм үү? Яа энэ дэр энэ амар хасан шүү. Энэ төгсгөл баа. Яа. Дэвид Раягийн давуу тал бол энэ юм аа гэж. Юу н сул тал нь бол хаалттай цохилтоос гол болтол харагдав. маш хурдан болсон. Тий. Энэ супер реакц тий. Тэр сав гэд өөрөө шидэж байгаа сте тий. Энэ бас гоё техник шүү. За ингээд болоогүй. тоглолтын 80 дахь минут өнгөрөөж байгаа сте. За энэ асаах. За ингээд дуусгач. Энэ дээр хин гарсангүй те. Клайсийн нөгөө нэг тоглолтын бүр төгсгөл нөгөө нэг тасалдаг. Одоо хөлдөн сууж хамгаалсан таклээс те. Тэр тусна ба. Тэр бол байсан. Тусна гарах юм. Тэр бол энэ чи яг Клайсийн одоо энэ тоглолтод хэр зэрэг тоглосон бэ гэдгийг харуулах гол үзүүлэлтүүд нэг те. Бүр тоглолтын төгсгөлд тэгж сууж хамгаалж байгаа. Тий. Тэрийг шууд өсөрчхүү Расмус Хойлооны үзүүлэлтэн дээр бэлдсэн байна. Расмус Хойлоо энэ дээр сэлгээгээр орж ирсэн. За энэ дээр Расмус Хойлоо нь ер нь бол энэ тасалдаг. Тий. Хойлооныг моолох гэж орсон бэлдсэн дэрс шүү. Ер нь ямар энэ хараа зүүн тал руугаа засах хэвээр юмыг зүгээр яг хаалгач их зөөдөөс засчихаар Declan Rice боломж өгч байна. Бөмбөг айлуулах өөрөөсөө нууж довтлогч ялангуяа. Бараг засаж амжаагүй юм шүү дээ. Тэн дээр засах хэвээр. Расмус Хойлоо ингэснээр энэ тоглолтыг оролцуулаад 19 тоглолт дараалаад хуурай байна.
гол оруулаа. 85 сая үнэтэй. Үнийг бас унтсан багтан дээр 19 уучлаарай. Энд чинь өнгөрсөн өдрөл бас нэг хийхгүй байж байжсэн нэг хавар гайгүй Нэг тоглолцсон. 4-5 тоглолтын дараач гол хийсэн шүү дээ. Тий. Бүх 19 тоглолт гол өгөө. болчлоо гэн харин. Өнгөрсөн аврын чинь нэг 5 тоглолтод л дараалсан. Тэр цом момент тоглолтч байхгүй тий. Ва энэ зөвхөн лиг. Бидний шөрөвтэй дээ мэдсээр өжиж бодлаа. Зөрүүд Яг Премьер нь лиг 19 тоглолт юм Тий, байна. тий. Дундуур нь яг нэг Европа лиг мигтас ганц нэг хийсэн. Тэрийг тоолвол тийм байна. Нөгөө талаас юг яри Арсенал сүүлийн 4 тоглолтын үзүүлэлтийг харъя. Одоо ер нь л ингээ хүмүүс нь гимтэлт нэрвэгдснээс яа 4 тоглолт нь 3 голтой. 61 удаа хаалгаруу зөхиод 14 удаа хаалга оноо. 3 тоглолт боломж 9 гаргаад 2-ыг Тий шилжсэн. хаалгаар 20 зөгчиж тий. 20 зөгчиж тэгэл 3 гол хийсэн юм да. За 20 зөгхөд нэг тоглолтод 1 гол хийж штэ тий. Нэг тоглолтод 20 зөгчиж 1 гол хийж. Боломжуудаа бас ашиглаж чадахгүй байна жугаар нь. Тэгэхээр ялт шүү сайн давхараа төгсөлт тоглож хүмүүс واخгүй байна гэсэн үг. тий. Олон зөгч байгаа боловч аюултай зөгсөлт багтай байна. Тий. Сүгэлтэй. Тэр довтлогч нар чинь хүчтэй сум шиг тэгээд хаалгачаас зайлуулж цогтөг болвол хойноос орж ирээд цогж байгаа хүн болвол сул цохин хаалгач руу чиглүүлж цохин хаалга онохгүй байх магадлал өндөртэй. Тийм ээ тэр чинь байн хаалга руу цогтгоо учраас. Тэр том боломж гэж байгаа. Том боломж 9-с 2 байхгүй. Энэ бол яг тэр нөгөө нэг юу гэдэг чи яг нөгөө Цэвэр финишер байхгүй. довтлооны тоглогчдын одоо онц дутагдaltaй байгааг л харуулж үзүүлэлт гэсэн үг л дээ. Тий. Ялцч бас харагдаж байна. Тэгээ нэг хийхээрээс тий хийж өгөх юм уу? Нөгөөхөө л 5-7-оор Нөгөө Тэрэн дээр бол нэг ерөөсөө хийхгүй болохоор тэгээд баг том боломж гарч ирээгүй байхад л тэн дээр 6-7 хийчихээд байгаа юм шиг. Ливерпул бишээ Ситиг яг өрөвдсөн юм уу? яг хоо тийч одоо бас 4-5 дахнаас хийчихвээ дээ гэж санаа зовно шүү дээ. нөгөө нэг Нэг хожицсан байж одоо яах нь вэ гэдэг. сошиал нөгөө нэг бичлэг яваадсан шүү дээ. Нөгөө халамцаар нэвтрүүлэн мэл нөгөө гахаа алдгаас гэдэг шиг одоо тэр 7-1-ийг нэлээд удаа ярих үү те. Хойлооны юг тоосон ч бүх тэмцээн юм байна шүү дээ. Бүх тэмцээн Бүх байна. тэмцээн энэ нөхөр чинь хамгийн сүүлд Виктория Пилсенд 12 сарын 13-нд хийсэн. Европа юм уу? Европад гол хийсэн юм. Тэгээд тэрнээс хойш Он гараад хийгээгүй юм биш үү тэрээс. юу ч ялга. Тэгээд тоглолт нь угаасаа 19. Аталанта шал өөр хүүхдээсэн юм да. Тий. Аталантад бол амар исэн шүү дээ. Аталантад. Манчестер тэр ихээр яагаад ингэ бо. Санчо амар исэн. Манчестер ирээл байхгүй болчихсон. Ямар ч юм бол тий. Манчестер тэр чинь. Зиркцээ чинь одоо яаж юм буцаа жоохон сэргэж гинөө. Тий. Өнгөрсөн үйлрэлт мундаг гэсэн. Яошгүй зэрэгцээ. Болооны Waa, сайн байсан. амар- одоо энэ үйлрэлт дээр бас болохгүй юм. Көмөн шгшээдэ байгаа болов Нидерланд. байгаа хаа. Тэгсэн чинь Антони чинь бүр ад болоод тэгээ одоо өөр газар очиж буцааг ялцсан. Тийш бас аятайхан тоглож чинь тий. Рашфортын бас божигнуулж наасны хилээд очиж тий. Яагаад вэ? энэ дээр Көмөний харь ярилцлагыг онцсон чинь одоо шгшээний цугларалт болох гэж байгаа шүү дээ. 20-доор. Тэгээд одоо зэрэгцээ шиг байх юм бол ер нь хэрэг бити одоо горилго тээгэрэй гэсэн маягийн тийм муухай хөхтэй яриа бол би уншсан шүү. Тэгэхээр Нидерландын шгшээд бол зэрэгцээ шиг байх юм бол ер нь дуутах юм болоо яах юм болоо гэж бодолтгүй шүү гэсэн нэг тийм зүйл бол байлаа. Нидерланд ч юм гэхдээ довтлогч нар гайгүй усуд байх шүү дээ, тий? Одоо сайхан гайг болж байна. Гакпоас энэ үйлрэлт гайг байна. Одоо жоохон гимтээс үл хитэн тоглолт тоглосонгүй тий. Давид Раяг хэдүүлээ онцолж харъя. За Давид Рая. За Хаалтууд болоод тэр нөгөө за энэ бол нөгөө нэг супер хаалт. Хаасан дахиж босч ирээд атгаа байна. яа энэ самардж гаргаж байгаа тий. Басар богино хугацаанд их хүч гаргаж байгаа шүү дээ. Урт хүн жинэлтэй хүн бол их л удаан босно доо. Энэ дээр тэгэл ер нь бол орцсон хүн гол доо. Тийм шүү дээ. Тий. Раягийн хаалтыг бол онцлохгүй байх юм. Тий. Аргагүй. Юуны Бруно Фернандеш 25 голд энэ удирдал гол шууд байдлаар орцлоо. Энэ үлрэл чинь нэр Эвертон чөлөө цогцолтоос хийцэн. Сая Арсенал чөлөө цогцолтоос хийцэн. Түүнээс өмнө 183 тоглолтод ганцхан л удаа чөлөө цогцолтоос гол хийж исэн. Нөхөр юм биш шүү. Өө зөө. Касемироны тоглолт Нэг тийм Бруно Фернандес бол хаалтаа цогцолтоос байн голдод яадаг хүн биш юм байна, тий? биш юм бэ. Одоо ерөөсөө ингээд Манчестер Юнайтедснаас хойш говтгаал. Нөгөө хэн маань ер нь рекорд нь зогссон уу? Джеймс Вард Прowse Зогссон. Зогсоодаагүй хийж яснаа яага байхгүй ч. Менежер одоо Вест Хэмд байгаа бол юу лээ?
Ноттингемд болов West Ham. West Ham ирсэн л дээр нь байгаа юу? Амар Ноттингемд тоглосон. West Ham байгаа санагдаад байна шүү дээ. Байсан. Вард Броус чинь Яагаад хиний рекордыг эвдэх гэж ирээд Бекхэм ээ. Бекхэм. тий тэгээд Бекхэм гэхдээ яард нэлээд орох мага шүү. Хоёр байна уу? Тийм Гурван л л байгаа. За хийн. Сайн нөгөө West Ham дээр Raya хойшоо тижгэлэхгүйгээд нэг тоглогчийг хуураа гардаг чинь тэр цаана унж үлдчихэж байгаа Ward Prowse сайн. хилмигдэг чинь олж үлддэг. За хэдүүлээ 28 дугаар тойргийн үр дүнг харнаа. Өчтөр шөнө Newcastle хожижээ. Тийм байлээ. West Ham-ыг West Ham. Newcastle чухал ажил авсан байлээ. топ 4 рүү дайрах юугаа хадгалж үлдлээ. За онцлог тоглолт хийх яваас. Tottenham Бас хожигдохоо байлаа. Tottenham Bournemouth 2-2 байна. Челси бас чүвэ хийж шүү. чүвэ. Aston Villa Brentford-ыг хожлоо. Курелагийн голоор л Харин одоо Лестер шивдтэй угна. тий 16-гийн 16 дотор нь бөмбөгт 20 удаа хүрсэн хэрнээсээ гол нь 16-гийн гаднаас орсон байгаа. Кол Палмер торгуулийн цохилтоо анх удаага алдсан. Тэгээ 12 дээр зогсож шүү. 12 дээр 12-оос 12-оос шүү. Тэгвэл рекорд болсон уу болоогүй Болсон. болцсон тий. Яя төрийн 11 гэж байгаа. Одоо тэнгуут нөгөө 100% дотроо яа төрөө үлдчихэж байгаа. 100% болж үлдсэ. 100 биш болчихж байгаа байхгүй Кол Палмер. Одоо араас нь хин явж байгаа юм бэлээ. Салах явж байгаа юм бэлээ. Чи одоо энэ үлрэлт 9 ичлээ шүү. Салах. Тэгээ хин Имбиомо байгаа. Раул Хименес байгаа. Яг өөр нэг дараалж хийсэн гэдгээр юм байна тий. Одоо салах бол алдчихсан шүү дээ. Тий алдчихсан. Тэр яг дараалж хийсэн болсон Тий. Астон Вилла очсон Эвертон хожигдохоо Оо боллоо. Эвертон бүр юу унах тэр тухай мартсан. Марцсан байна. Палс хожигдохоо болсон. Палс нөгөө хаврынхан тоглолт эхэлсэн. За энэ юм үр дүнгуудын араас 9 дугаар байранд өчигдөр байсан Ньюкасл өнөөдөр 6 дугаар байрлал орж ирж байгаа юм. 47. Хожихгүй бол яг энэ нөгөө өрсөлдөөнөөс хоцорч үлдчих гээдсэн байгаа. За Астон Вилла 8 руу унсан. Борнмут 9-д байж байна. Доошо унлаа. Брайтон 7-д байж байна. За Ноттингем Сити аврагууд лигийн банаас гараа авчиж байгаа юм. Челси сая Ноттингем хожигдсон бол гараа авчих байсан байгаа Тийм тийм байна. Харин тийм. Сити 50 болоод Ноттингем 48 төгөлтөөд тий. За хүсдэгтийн байдал бол их сонирхолтой байна шүү. Гоё өрсөлдөөнтэй болох нэ тий. Яа. Тэр доор нэг 3 баг бараг тодорхой болох гэдэг яана. Энэ Фулхэмд хүртэл боломж байгаа шүү дээ. За Фулхэм гэхэд юу юм зүгээр яг Ньюкаслын тэр боломж байгаа даа. Брайтон, Астон Вилла Villa ч бас юу вэ тий айтаахан байдалтай. Тоттенхэм 13-т 34-тэй, Манчестер Юнайтед мөн 14-т мөн адил 34 он. Заах байх. Тэгэнгүүт доор нь Эвертон 33-тай, West Ham 33-тай. Нэг л онооны ард. Энэ хоёр хоёулаа очих юм бол Tottenham Manchester 2 16 17 байрны руу байрлах. 17-д Wolverhampton байна. Хамаагүй. Энэ хоёр чинь одоо нөгөө Европа лиг рүүгээ анхаарсан. Тийм хоёр ч одоо унчихгүй тэгээд Доош унахгүй ойлгомжтой. Энд нэг лиг байгаа штэ гэсэн чинь өө тийм билүү гэж хэлсэн штэ. Бүр хайцсан байл штэ. Премьер лигийг гэдэг. Тий. Энд дээр тоглохгүй мó гэсэн чинь заагаа сая ирж тоглосон юм штэ. Бүр Европта тэндээ байж явах гэдэг л штэ. Шууд Билбао явна. Өөр тийш өөр улс тоглоё гэдэг. За 20 дугаар хэсэг өндөрлүүлье. 3 дугаар хэсгээр жоохон бижигнүүлэх маягтай. Манай Tottenham Цаг нь Manchester United тойрог. Зэвс бөдөө хоёр шиг л явцсан. За нэвтрүүлгийн Европыг байлтандаг болох гэдэг. Яс хоёлсаа. Ордоцооны аянд явсан. Европыг байлтандаг болохоор Зэвс бөдөө хоёр шиг л явсан. Tottenham Manchester United. Тэгж чадах нь үгүй. Мэдгүй одоо. Ол зомогтой ирэх нь яах нь. тэрнээс Гоё яваасан ганцаа ноцтны болох нэг Энд юу болж байгааг ерөөс мэдэхгүй байгаа юм. За нэвтрүүлгээр хэмээн тэтгэгчээр сайн сайхныг санхүүжүүл нурайтай Голомт банк ажиллаж байна. Нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж байгаад болох татаа нь хэсэг хугацаанд завсарлаад 3 дугаар хэсгээр олзъя. Нэвтрүүлэгт хамтаагаа үзэгчдээ маш баярлалаа. 30 дахь дугаарын сүүлийн 3 дугаар хэсгийг хэлж байна. За энүүгээрээ шууд бүнцлэг рүү хамтдаа шилжээ. Бүнцлэгт ёстой ойрын хэдэн жил тохиогоогүй гоё. Тэгээд юу яасан? 3-2 болсон бэ лээ. Нойер энэ тоглолтод биш энэ үлрэл чинь Нойер тоглож байгаа юм. Үйлрих тоглож байгаа юм.
Перец байгаа, Йонас Юрбик гэдэг багууд байгаа. Хаалгач нар ингээд дөрөв дэх хаалгач нь бол тоглосон. За, Байерн, Дортмунд, Ливеркузен гуруула хожигдсон. Энийг үзүүлэлтийг хамтдаа харъя. За, энэ үлээр энэ тойргийнх нь юг хамтдагцсан шүү. Энэ гурвч гуруула талбай дээр хожигдсон тохиолдол ер нь үн байгаагүй багт. Энэ бол хоёрын зочлоо нэг нь талбай дээр хожигдсон байгаа шүү дээ. Тэгээ гуруулаа энэ үлрэлд сая нөгөө гурав маань дандаа 2 дугаар ахс тавьж байгаа юм. Үстэйгний сүүлийн агс тий. Энэ анхных хуу баг. нэр өмнөхийг харуулсан ба шүү дээ. Өмнөх нь болохоор 2006-аас 7 оны үлрэл Байерн, Ливеркузен, Дортмунд гуруула яг хожигдсон. Талбай нь Яг энэ үлрэлд болохоор нэг гуруула талбайдаа Нэг үлээ шүү дээ. нөгөө 2 дугаар ахс тавьж байгаа багууд бол баг анхных байхгүй. гуруула хожигдсон тохиол 2006-аас 7 оны үлрэл 20 дугаар тойрогт тохиолсон. 6-аас 7 оны жишээ нь ядж байгаа тэр Wolves бүрэгч бол чанга тийм биз дээ. Чанга. Тий. Штутгарт тэр үеих чанга. Нюрнбергт Байерн Штутгарт хожигдсон байна. Аа. Тэр Дортмундыг нэгдүгээр хожигдсон 7 оны Штутгарт, Кевин Кранит Штутгарт хүн биз дээ. Марио Гомес рүү орсон. Мари Гомс андууш. Кранит Шалке. Андууш андууш. Тий. Штутгартад хожигдож байсан байна. Гомес байгуулсан. Марио Гомес. 7 онд чинь Штутгартад. Би буруу санаг бол Гарын шиг шиж байгаа хаа. 6-аас 7 онд Байерн аврагууд лиг явснагтын гадаа болчихдог лөө. Тэгшээ. Тэгээд 7-аас 8 оны үлрэл Европод тухайн UEFA-гийн цом тоглоод Нөгөө Итали товтлогч хэм бэлээ? Лука Тони гол оруул ангидаг. Тийм Тони Рибери хоёр ирдэг жил юм байна. Ирсэн эхний үлрэлийн. Тэр чи Европод төрүүлдэг. Тооны дэлхийн аврагт алдаг. Зенитэд хожигдсон тэр юу. Тэр 7-аас 8 оны үлрэл. 8 он Зенит тожигдсон. Саяны өсөлтөд найруулагч маань дахиад өгжүүл нэг юм харуулах юм. Саяны 24-өөс 25 оны үлрэлийн 25 дугаар тойрог байна шүү дээ. Та нар тэн дундаас нэг зүйл анзаарж байна уу? Бүгдээр талбай эзэд нэг ч хожоогүй. Аха. Энэ шалгал тооцоо. За, явлаа. Талбай эзэн баг нэг ч хожсонгүй. Энэ тойрогт Бундслигийн өмнөх 24 дугаар тойрогт мөн талбай эзэн баг нэг ч хожоогүй. Бундслигийн түүхэнд 2 тойрог дараалаад талбай эзэд хожил аваагүй хамгийн анхны тохиолдол энэ жил болж байна. Талбай эзэд дадлага ахуулах одоо юу гэх юм бэ? Бундслигийн 60-ны Тийм. Их сонин зүйл германчууд тэгээд энэ чинь сонин зүйл бол. Тэгээд Ливеркузен, Байерн, Дортмунд уруулаа хожигдсон ч гэж боддог шүү дээ. Тэгээд Байерныг бохомд талбай дээр хожигдно гэдэг ч одоо ёо. Одоо дараагийн тойрогч гэсэн талбай эзэд нь хочихгүй байна. Энэ гурав чинь зогчлоо шүү дээ одоо. Италид байсан бол одоо хороо орчлоо гэсэн. Германд ч арай гайгүй. Бундслигийн өсөлтөд гэдэг. Нот шүү. Нот. Эйгүү шүү. Эйгүү. За. Байерн 61 юу гэдэг. Ливеркузен 53, Майнц 44, Франкфурт 42, Фрайбург 41 гэдэг. Майнцэр гуцаар гэсэн юм. Лайпциг 39. Хөдөлгөөн баг байна. Баг орж байна. Майнц бол аль дөрөв 3 руу орцсон байсан. Вольсбург доороос жоохон өнтөлцгөө. Франкфурт одоо Мармуша явуулаад топ 4-өөсөө гараа явлаа. Штутгарт, Гладбах өнтөлцгөө. Дортмунд ч бас Мармушиг Ситид бас яг дэш кул байх шиг байна. Энийг л харж байгаа. Аян үлрэлт баг нэг тэгсгээл өнгөрөх бах туу. За иймэрхүү байдалтайгаар. Одоо эн чинь хэдэн 8 тоглолт. 9 34 тойрог гаргав. 9 тоглолт. За тэгээ Алонсо бол Ливеркузеныг ямар ч байсан түүхэнд одоо төрүүлж үзээгүй одоо Бундслигт төрүүлүүлээд тэгээд за дарааж төрүүлнэ гэдэг бол даварсан хэрэг шүү дээ ер нь л тий. Тэгэхдээ Бундслигийн топ 4-т аврагуудын лигийн ирэхнэр бат байж идэг болгочлаа шүү. Тэглээ. Бат. Тэгэл явах нь дээ. Тий. Хаяа нэг төрүүлчих 4-5 жилдээ нэг усчих нь тэгэл ерөөхдөө л топ 4 дотроо л явж идэг тий. Тэгэл улирал бас явах нь дээ. Явах гэдэг нь Ийм зам явах уу харин. хаашаа очих юм? Тийм вариант байгаа юм уу? Реал руу л очих байлгүй дээ очих. Реал Анчелоти яачаад бай. Анчелотитой яг ингээд цаашаа яах вэ гэдэг. Гэтэ юу юм бэлээ? Энэ үлрэлийн амжилтаас нь шалтгааллах юм шүү. Гайгүй Энэ бол удирал Реал Мадрид Ла Лигтэй төрүүлэлт нь үсттэй. барьцгүй шүү дээ. Одоо 3 баг ойрхон баг чинь. Тэгүүлж байгаа. Яаж шууд одоо төрүүлэн шилтгэхэд байгаа юм. Яаж хэлээд байгаа юм бэ? Яаж сэтгэхэд байгаа юм бэ? Сайн нэр Ла Лиг ярихгүй. Барселонагийн тоглолт болоогүй. Барселонагийн багийн эмчин одоо яг тоглолтын өмнөхөн насварсан байдалтайгаар зуршил бодлоо олцсон их харамсалтай үйл явдал байсан. Тэгээд Осасунатай их тоглолт нь болоогүй. Нөгөө талаас Реал Мадрид тоглолтоо хийгээд Райо Вайканог 2-1 харьцаатай хожоод Тэгсэн Мбаппе Винисиус 2 бүжгэлсэн байлээ.
Барсатай оноо тэнцсэн баха. Оноо тэнцсэн. А нөгөө талд харин Атлетико бүх хүн бүдүү өвсөн гэж ёстой. Хетафетэй Тэгсэн. тоглоод өөрсдөө эхэлж хийгээд тэгснээр зөрүүл цаг тусчихад хоёрыг алдаад. Улаан авцсан юм а хин нэлээ. Хин Атлетико. Анхел Корей явуулаа. Тийм байсан. Тэг Хэрвээ яг тэрний араас 2 гол. тэгээд Атлетико бол 3-оор үлдсэн. Реал Барса. Реал биш Барса 1-р байранд бол хоорондын тоглолтын үзүүлэлтээр нэгт яваа. 4-т ихсэн учраас. Сая тоглоогүй мөртлөө юу? Бас тий. Энэ хавируу их тий. Айгүй тий. Эготой болсоо байна. Харин тий. Өө одоо хэлэх юу ч хэлэх үү. 7-1 дахиад ярина уу? Дахаас нь ярддаг шиг хоёрын сууч. За, тэнгүүт Филиппо Инзаги Аталантад 97-нд 24 хийж өгсөн юм шүү. Энийг сонирн байх болов гэж албаар авсан. Өстө анзаарч байгаагүй юм байна. Сандро Кастро. Сандро Кастро. Нөгөө ян таланд ордог. Саваг гол чинь Янг гэж ш тий. Тий. Тэр чинь бүр 9 дугаартай байгаа шүү дээ. Өдрийн тоглоом. Аргентин залуу байгаа тий. За, Европын тэмцээний хувьд Янг талантаа харъя. Европын тэмцээн өнөө шөнө аврагуудын лиг шүгэ 16-гийн хариу тоглолтууд эхэлж байгаа. Барселона Бенфика эхлээд болох юм байна шүү дээ. 1:45-аас 1:45-аас эхлэх юм байна. Барселонагийн фэнүүд Гоё цаг юм тий. маш олон байгаа да манай Барселонагийн фэнүүд. За, үргэлжлүүлээ цаг маг сонгохгүй гэдэг үүднээс одоо Premier Sports 2 сувгийг манай одоо 2 маань хойр гарахт сайхан чөлөөлж өгсөн. Нөгөө тоглолтууд тий. Ливерпул, Paris Saint-Germain, Inter Feyenoord бол PSV-д 3-4-р суугаар гарах нь шүү. За Ливерпулийн фэнүүд бол өнөөдөр шин одоо унтахгүй үзэж таарах юм байна. Bayern-ийн фэнүүд бол унтаж амарч иж болох юм байна. Интерийн фэнүүд бас унтаж амарч иж баг болох юм байна тий. Ямараш шин. Эхний тоглолт бас л алаантай. Хаашаач иргэж магадгүй л тоглолт байна да. Лил Дортмунд Энэ нөхөө яг хэлэхэд хэцүү тий. Яг аль нь хожно гэхэд Тий ёстой яг 50-50 билээ юм л. тий. Арсенал PSV. Амарч иж болно Арсеналын фэнүүд сайхан. Сингл бол одоо үзэхгүй байгаа шүү дээ. Өглөө 5 хүн мэдээ үздэг фэнүүд. Сайхан амраарай. Тий. За унтахгүй үстэй Реал. Унтахгүй. Реал Атлетикогийн фэнүүд бол унтах боломжгүй. За, зэглэлийнхэн зах мах юу гэдэг бүгд Тий, ашиглаж жинхэнэ байна. орой гал малаа дахиад өстэй. Амар болно. Астон Вилла Брюгге 3-1 байгаа. Мөн 4 цагаас Биш ингээд гэхдээ PSV гэхдээ бас зочилж очиод нэг 7 тэгэр хожиж магадгүй л гэж боддог байгаа шүү. тэр Тий. Магадгүй. тэр ч тэг юм нэг. За, Европа лиг болон конференц лиг. Франкфурт Аякс. За одоо өөрийнхөө талбайд ч нэг гол хийлээ. Эхний хоёр тоглолт бол. За, Билбао Рома. Энэ амар юм болно. Энэ юу вэ? 1:45-аас бас энийг нөгөө нэг цаг сонгох. Барса Бенфикатай солиод үзчихмээр тий ингээд сууг солонгоо ингээд. Одоо энэ дээр харин эхний тоглолтод цаг сонгуулж авах хэцүү. Арих руугаа давчих гэж байна. Билбао Рома хоёрыг баг үзчихмээр байгаа сте. Барса Бенфика энэ дөрвийг удирдлага барьж сууж байгаа үзчихмээр. Энийг 1:45 Би ч одоо мэдээч хэрэг Лациогоо үзэж таарах гэдэг л да одоо Пилсентэй. Одоо бол сайхан нөгөө хүн дутуу биш 11 үлээ гарч ирж үзэн штэ. Сайхан. Никола Ровела улаа авчдаг үлээ. Лациогоос уу? Тэ манай Лациогоос тийм. Одоо нөгөө хоёр нь тоглохгүй. Ровела яг бай. тий. За тэгээд Тоттенхэм, Манчестер Юнайтед гэсэн тоглолтууд бол За Олимпиакс, Бодо Климп баасан гарч. тийг хүлээн авч эргэн ирэлт хийх үү? Энэ Английн хоёр ер нь хоёлаа эвгүй биш бас. Sociedad бас тэгж амар хожигдохгүй байх. Чи Копенгаген Олимпиакс ч нодлон конференцэд юунд үлээ? Макаби Тель-Авивт үлээ 3 гоолоор хожигдож явгаад тоглолтын явцдаа тий. Тийштэй нэрээд цаг сунгаад Тав пенальтар гол. хожвол. Тийм бослоо драматик. Тэр нөгөө ЛКБ гэж нөхөрч. Макаби тэн дээр бас гол. Тэгээд Тэгжсэн. Бодо Эхний тоглолтод талбай дээр 4-1 хожигдсон. Тэгээд очингуудаа бас яадаг ч. Хариу тоглолт нь одоо энэ чинь сүм аа. 3 тэгэр хожигчоод өөрөө талбай дээр гректэй авчиж штэ. Харин тийм. Дахиад тийм эргэн ирэлт болох уу? Харин ер нь бол чаддаг гэдгийг бол харуулсан шүү дээ. Амар. За Челси Копенгаген Болох нэ. өөрийнхөө талбайд бараагүй те Копенгаген. Тэгээ одоо Стэнфордод Ирэх нь байна. За яг талант руу шилжиж. Ханаас ямар хөвгт онцолж байгаа. За өнөөдөр Сонсоод байна. Францын 1-р лиг рүү хэрэглээ. За Францын 1-р лигт Лил клубт энэ үйлрэлд Реал Мадридыг хоцсон, Атлетико Мадридыг хоцсон. Эдгээр бүх тоглолтуудад гараа нагаж тоглосон
17 настай нэг хүүхэд байна. За одоо ингээд сая Боруссия Дортмундээс тоглолтноос гарсан. За Аюб Буади гэдэг Марокко гаралтай. Гэхдээ Францад төрж өссөн, Лилийн академид суралцсан ийм одоо хүүхэд байна. 17 нас тэгэхээр одоо энэ жил 17 нас одоо 4-5 сартай энэ оны 10 дугаар сард 18 нас болж байгаа. Түүний хамгаалагч Платины шиг харагдаад байна уу? за бараг Платины шиг болно шүү. Тийм тэгээд Лили Актем үнэн нь бол маш олон одоо авьяастай тоглогчдод бэлдэжсэн тийм ээ одоо Эдин Азар ч юм уу, Рафаэл Варан ч юм уу, Осипен ч юм уу тий. За Рафаэл Яо гэдэг. Тэгээд Лили Актем бол бас Францын хэд хэдэн мундаг том актемүүдийн яг нэг нь Азар ч юм яа гарцаагүй. Тэгээд актемаас нь гарсан уу? Тий, Эдин Азар, Торган Азар хоёул аль аль нь. Лил бол ер нь Бельгийн хэлтэй ойрхон хот учраас одоо Эдин Азар, Торган Азар эдгэртэн тоглож юм байна тий. За тэгээд Бувади гэж энэ хүүхэд ямар байрал тоглодог хөр төв ягас хамгаалагч. Тэгээд одоо ерөөсөө энэ хүүхдийг бол одоо Францын 1-р лигийнхэн бол энэ улирлжингаа бичиж байна. За тэгээд сая энэ 3 дугаар сар дөнгөж өнгөрөөгд бас англичууд зонцлоод эхэлж байна Бувадиг. За төв ягас хамгаалтын байрал тоглодог. Тэгээд midfield maestro буюу төв ягас хамгаалтын мастер гэж хэлж байна л да. Тэгээд яагаад мастер вэ гэхээр маш одоо олон төрлийн үүрэгтэй тоглодог. Хамгаалалт нь, довтлооны чиг үүрэг гээд бүх байралд маш жигд ингэж тоглодог. Товчхондоо бол нэг тийм комплит үед одоо төгс шүү бүтэн хагас хамгаалагч байх магадaltaй гэж одоо ярьж байгаа юм байна. Бувади Валверде шиг харагдав. Тийм Надад болохоор нэг Рабио шиг харагдав. тийм бүх төрлийн одоо тийм арга барилтай зогсож тоглодог. Тэгээд нэг онцолж байгаа юм нь болохоор энэ 2-3 гой сонирхолтой бариад байна. За 2 жилийн өмнө Шонзо Элизе буюу Элизе ордонд Францын хөлбөмбөгийн дараагийн элит тоглогчдын дунд илтгэл тавьсан байна гэж байгаа. За тэгээд өөрөө болохоор одоо энэ 10 жилийн хүүхэд шүү дээ тийм ээ. Дахлах сургуулийн зурагч математик хичээлтэй бас мундаг гинэ. Яагаад тэгээ математик хичээл чи яагаад дуртай? Яагаад математик хичээл сайн гэсэн чинь математикийн ачаар хөлбөмбөгийг ойлгоход илүү удаан амар тусалд юм а гэж байгаа. Товчхондоо бол юу вэ гэхээр Аюб болвол яадаг вэ гэхээр өөрийнх нь тоглолтод дүн шинжил хийдэг байгаа байхгүй. Статистикуудтай ажилтдаг. Яавал энэ үзүүлэлтээ сайжруулах, яавал тоглолтынхаа аль үзүүлэлтүүдийг яаж сайжруулах вэ гэдэг дээр тодорхой хэмжээнд шинжлэх ухаанчаар ханддаг ийм хөлт бол байж байгаа. Тэгээд үүнийг нь одоо жишээл одоо Лилийн засгалжуулагч нь Бруно Женесис хэлдэг. За тэгээ юу болвол Аюб болвол энэ бол маш супер ухаантай хөлтэй. Тэгээд хөлбөмбөгийг олон талаас нь харж ойлгохыг зорддог гэж одоо онцлсан бэ лээ. Тэгээд удаа Францын шиг дуудагдсан шүү гэж байгаа тийм. Нөө Камавинга Жомани энэ яа. Тэгээд тэр хэдээс одоо илүү гарна гэж одоо үнэлээд тийм ээ. Тэр математиктай муу юм. Тэднээс илүү математиктээс хөвгт гарч ирээд тийм шүү дээ. Цорох гэдэг. Тэгээд энэ үйлрэлд бол үнэхээр яг юуны Францын 1-р лиг цоорж байгаа ийм хөвгт бол байж байна. Би тэгээд 12 сараас хойш хүлээгээл хэлсэн. За одоо тэгээд сая Дортмундээс нь тоглолтноос мундаг тоглосон байлээ. Дортмундээс нь тоглолтын дээр бол тоглолтын одоо шилдэг тоглогчоор тодорхой хэмжээнд бол тоглосон гэж одоо бол онцлсон болвол бэ лээ. Тэгээд одоо өнөө шин дахиад тоглоно шүү дээ тий. Дортмунд эсрэг одоо маргааш шин тийм ээ. Тэгээд шүгэн 8 лил хүрчих юм бол Барселона эсрэг эсвэл Бенфика эсрэг тоглоно тий. Дахиад бид нар харах зүйтэй болно тий. Энэ хоёр ч хоорондоо үзээд Гэхдээ одоо Мадридийн хоёрыг очсон баг бас гараад ирвэл эвгүүлэх л та. Тэгээд энэ тэгээ ялангуяа тэр юуны Реал Атлетико хоёрыг хожиж байгаа шүү дээ тий. Тэгэхэд бол яг энэ тэр хоёр тоглолтын хоёулын дээр нь Аюб бол бас гараанд гарч үүрэгтэй тоглосон. Одоо зүгээр нэг өөрийнхөө үүргийг биелүүлэхээс гадна илүү одоо нэг онцлогдохуус бол тоглосон бол тэр үед нь бол бас Францын одоо нэг хөлбөмбөгийн талаар 1-р лигийн талаар бичдэг хүмүүсүүд бол бас биччихэл байсан тийм. Тэгээ одоо бол ингээд эрх зун одоо хайчих юм тийм. Гэхдээ гарал нь бас юу Марокко энэ төр Марокко аваач тийм. Гэхдээ Марокко аваач тийм ч гэсэн Франц хүн Марокко гэсэн. Тийм. Яг бол Францтай төрж өссөн тийм. Тэгээ Францын одоо хөлбөмбөгийн одоо бүх академи шатлуудаар явсан. Тэгээ Шонзо Элизе буюу Элисе ордонд бол илтгэл тавьсан гэд тийм. Ийм хөлтэй байна гэж. За. Бодгол дидээд шам дуудах байхаа шиг. Түнисийн нөгөө Германы шгшгийн Хейдиратай төстөөс нөө сая. Тоглолт нь тий. Хейдира жоох удаан л та. Жоох удаан. Энэ хөлт бас хажуугаар нас гавл юм байна тий. За, аюултай хөлт байна. За, өнөөдрийн дугаар таамтаас үзэгчтэй маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань дуусах цаг бол хитэрч гисэн явж байна. Тэгээд та гуравтаа ч гэсэн маш их баярлалаа. Сонирхолтой хамтдаа яриаг өрнүүлж чадсан гэдэгт бол итгэлтэй байна.
Аврагуудын лигийн шүгэ 16-гийн хариу тоглолтуудыг та бүхэн өнөө шөнөөс эхлээд шууд хүлээн авч үзэх боломжтой. Европа лиг, Конференц лиг баасан хэрэгтэй. Тэгээд мэдээж лигийн тоглолтууд маань үргэлжлээд явах болно. Хамт үзэгчтэй маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тгэгч сайн санхныг санхүүжүүлэн нурайтай Голомт банк, нэвтрүүлгийн алтан ивент тгэгч өөрийн бараг сэрээ Tiger brand ажиллаж байгааг дуулахад дахин таатай байна. Дараагийн 7 хоногт шинэ дугаараар эргээд бол зай үзэгчтэй баяр та.